театрын урлагийн сургууль, кино, телевиз, медиа урлагийн сургуулиас хамтран зохион байгуулж байгаа дэлхийн кино 130 өдрөгийн маань 4 дахь удаагийн өдөр ингээд эхэлж байна. Манай өдөрлөг бол маш аятайхан, сайхан одоо хүүхдүүдэд өөрөө өгөөжтэй яг анхныхаа тавьсан зорилгын хүрээнд ингээд явагдаад өнөөдөр сүүлийнхээ өдөртөө залгаж байна. Энэ өдөрлөгийн хүрээнд болж байгаа уран бүтээлүүд, уран бүтээлчдтэй хийж байгаа уулзалтууд мөн өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа байгууллагатаар зорж байгаа эрдэм шинжилгээний хуралдаа бэлтгээд энэ өдөрлөгтөө идэвхтэй оролцож байгаа оюутнуудаа, сургуулийнхаа оюутнуудаа мөн уран бүтээлээрээ оюутнуудад маань оюуны их өглөг өргөж байгаа уран бүтээлчдтэй мөн баярлалаа. За өнөөдрийн манай өдөрлөг дээр соёл урлагийн их сургуулийн, театрын урлагийн сургуулийн сургалтын албаны дараа Алтан туяа дарга маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд за бүгдээрээ энэ өглөөгийн мэндийг хүргэе. За оюутнуудаагаа ингээд энэ өглөө хүрэлцэн ирж өөрийнхөө одоо мэдлэг оюун, тарих оюундаа хөрөнгө оруулах гэж цаг цаваа зарцуулж за ирсэн бүгдээр ингээд талархаж байна. За ингээд сургуулиас зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд ингээд идэвхтэй оролцож байгаа оюутнуудаа харахад талтай байна. За мөн одоо оюутнуудын мэрэг төлөө одоо мэдлэг оюунд нь одоо тусалж гисэн тэгээ нэмэр болох үгнээс ингээд цаг цаваа зарцуулж ирсэн эрдэмтэн багш нар уран бүтээлчдтэй баярлалаа. За энэ сарын аяны үргэлж буюу одоо энэ 3 удаа энэ уртай кино үзлэг оролцсон байгаа. Тэгээд энэ өнөөдөр бол ингээд сүүлийн өдөр байна. Тэгээд сүүлийн өдөр бол хүртлээ одоо та бүхэн энэ сарын хугацаанд зөвхөн одоо 3 удаагийн нэршлэлээр биш те энэ сарын хугацаанд энэ кино урлагийн талаар сонирхон цаашид судалж те үзэж харсан одоо багш нараасаа одоо асууж мэдэж авсан зүйлээ гүнзгийрүүл судалж байгаа хаа гэж ингээд найдаж байна. Тийм учраас энэ үйл ажиллагааны дараа эрдэмшлэгээний хурал ингээд болно. Тэгэхээр эрдэмшлэгээний хуралдаа хүүхдүүд маань одоо бакалаврын болон агсан түвшний эрдэмшлэгээний хурлуудаа идэвхтэй оролцож за ихтгэл өгвөл шүүмжээ одоо бас бичиж эхэлсэн байх гэж найдаж байна. Тэгэхээр одоо эрдэмшлэгээний хурал маань илтгэлээ 12 сарын 5-нд одоо аваад дуусна гэж та нар бас мэдж байгаа тийм ээ. За ингээд 9-нд бол театрын урлагийн сургуулийн 302 доодд бол энэ эрдэмшлэгээний хурлын шилдгийг тодруулах үйл ажиллагаа болно. За тэгээд оюутнуудаа бүгдээр энэ одоо эрдэмшлэгээний хуралдаа хүн болгон оролцоод өөрийгөө сориос өмнө нь одоо би эрдэмшлэгээний хуралд оролцож байгаагүй гэдэг одоо ийм айдасгүйгээр өөрийгөө сорж үзээсэй гэж одоо бас хүсмээр байна. За ингээд өнөөдрийнхөө одоо энэ үйл ажиллагааг баниж та бүхэндээ амжилт хүсье. Тэгээд одоо энэ одоо зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагаанаас та бүхэн маань ихэнх нь одоо манай 1-р курсын оюутнууд байна. Одоо энэ 4 жилийн хугацаанд энэ кино урлагаар за тэр тусмаа одоо кино зохиолч одоо зохиолчийн ангийн хүүхдүүд маань бол өөрийн одоо 4 жилийн хугацаанд судлах судалгааныхаа ажлыг те цаашид магистр, докторийнхаа одоо тэр судалгааны ажлыг эндээс одоо сэдвээ орж авах те тийм боломж олцоо хүртэл одоо байж байхыг одоо үгүйсэхгүй. Тэгэхээр зэрэг энд бол идэвхтэй ач холбогдол өгч ингэж оролцож байгаад маш их баяртай байна. За ингээд та бүхэнд баярлалаа. За тэгээ өнөөдөр бид та нар хойроход байгаа мэдж байгаа. Бид нар нэг уран сайхны кино тэгээд нэг одоо 2 хүүхдийн кино үзсэн тийм ээ. За тэгээ өнөөдөр би энд дэжтэй одоо миний энэ бахархаж явдаг бас юм 2 одоо найруулагчийг энд урьж авчирсан байгаа. За тэгээ эхний маань кино бол та нар хөтөлбөрийн дагуу үзэж байгаа энэ хэвтрийн хүн гэж кино. Одоо зохиолч найруулагч Бэм. Тэгэхээр одоо та нар санаж байгаа бол өнгөрсөн юун дээр
Ингэж нөгөө баримтлах киноны үзлэг дээр байна шүү дээ тийм ээ. Тэр мөн бас ярьжсэн шүү дээ. Энэ бол нөгөө Сахиагийн Бямб гэж одоо манай Монгол талын зураглаач юм аа гэдтэй. Тэр хүн чинь одоо энд сууж байна. Өөрийнхөө киног одоо зэрэг сууж байна. За тэгээд би зүгээр хээ тухай товчхон шиг юм танилцуулга би ингээд танарт хий гэж бодож байна. За тэгэхээр энэ Хөсөл шунал гэдэг одоо баримтлах кинонд байгаа. Ерөнхийдөө нөгөө олон улсын бас киноны албануудад байна шүү дээ. Өөрийнхөө одоо уран бүтээлүүдийн амжилттай оролцож ирсэн ийм одоо өөрөө бас нөгөө зохиолч те киноныхоо зохиолыг бичдэг найруулагч. За тэгээд бидний чигээр одоо яг зураглаачаар нөгөө бас өөрөө нөгөө уран бүтээлийнхаа гараа гэсэн болохоор тэр зураг авалтаа өөрөө бас баримт киноных зургийг ч гэсэн авчиж байгаа баг тийм ээ. За тэгээд энэ кино байж байгаа. За тэгээд энэ кино бол 2010 онд хийсэн Хөсөл шунал гэдэг нэг баримтлах кино байгаа. Тэгэхээр энэ баримтлах кино бол ерөнхийдөө олон улсын одоо кино наадмуудад бол маш их тийм одоо идэвхтэй ингэж оролцож ирсэн кино байгаа. За Италийн одоо олон улсын кино наадмаас одоо шилдэг баримтлах киноны шагнал авсан. За Мексикийн бас одоо кино наадмаас бас шилдгийг авсан. За Тайваны бас нөгөө юу дээр бас энэ наадмын нөгөө олон улсын нөгөө баримтлах киноны юм наац байгаа. Азийн одоо хараа юу дээр бас гранд призтэй бас нөгөө тэгээд одоо тэргүүн шагналыг ингэж авч ирсэн. За бас гоо маргал гэж манай кино наадам байсан те одоо тэрний бас одоо шилдэг баримтлах киноны шагналыг авч ирсэн юм байгаа. За тэгээд дараагийнх нь юу бол нэг уран сайхны киноны та нар зарим нь үзсэн байх Асын удирдлага гэдэг. Үзсэн үү? За Асын удирдлага гэдэг нэг баримтлах кино байгаа. Тэгэхээр энэ бол бас анхных нь уран сайхны кино тийм ээ. Die анхных нь уран сайхны кино. За тэгээд энэ бас шүү дээ тийм ээ. Ерөнхийдөө олон одоо кино наадмуудад бас одоо үзлэгт нь ингэ шалгарчсэн юм кино байгаа. За тэгээд одоо энэ Дубай за тэгээд энэ юу Бусаны бас ингэж наадам байж байгаа 18 дахь кино наадам байгаа. Тэнд бас нээлттэй хийжсэн. За тэгээд ийм одоо баримт кинонууд байгаа. За дээрэс нь бас нөгөө богино хэмжээний нэг киногоор бол бас энэ Канадын богино хэмжээний кино наадмын бас одоо шагнал хүртчихсэн юм юу байгаа. За тэгээ ер нь бол Асын удирдлага бодно шүү дээ. Нэг олон улсын одоо нэг бараг 20 гаруй одоо олон улсын кино наадмыг шалгарчсэн. Шанхай, Мөнхен за бүгдийн нэг яг байгаа. Тэгээ Мельбурн гэж Польшийн хэлбэрт одоо энэ кино наадмыг орж исэн. За дараагийн хэвтрийн хүн гэдэг өнөөдөр бид нэр үзэж байгаа кино бол за энэ кино маань бас одоо Тайландтэй за тэгээ Болгар одоо хамгийн бас нэг сонирхолтой энэ одоо байгаа юм нөгөө Тарковскийн нөгөө тойл гэдэг нөгөө наадам байгаа үргэлжлэж байгаа юм тийм энэ нөгөө кино наадам тэгээ Барселоны одоо бас Барселонд одоо бас энэ кино наадмууд бас ингэ шалгарч орж ирсэн юм кино байгаа. За тэгээд Асын удирдлагууд бас юу яасан? Румын туссан бас одоо олон улсын кино наадмаас шилдэг киноны юм шагнал авч ирсэн нэг байгаа. За ингээд ерөнхийдөө бол бас та нар бас нөгөө асуулт хариултынхаа үеэр одоо киноноос нь бас гадна бас өөрийнх нь одоо арга туршлага амтлаас бас одоо юм сонсох тийм хүсэлтэй бол энэ Groom Media-гийн тухай бас сонирхож болно. Дээрэс нь бол манай Бямбагийн бас нэг одоо Бямбын туршлага нь юу гэдэг вэ гэхээр зэрэг олон улсын нөгөө кино дэмждэг сангууд байна шүү дээ тийм ээ. За тийм сангуудаас байна шүү дээ тийм ээ. Одоо бас нөгөө төстэй амжилттай одоо юм төсөлтэй тийм сангуудаас бас одоо төслөөр авч байсан одоо ийм асар их туршлагатай ийм одоо манай зохиолч найруулагч байгаа. За дараагийн хоёр одоо хүүхдийн кино байгаа. Нэгмэрийг бол та нар одоо баг таньж байгаа тийм. Одоо баг 3 дахь удаа манай тайлбар үзэж ирж байна. За тэгээд
тэр кино үйлдвэр гэж байхтлаа шүү дээ, тийм ээ. Манай Мега бол анх одоо тэнд орж ажиллаж исэн. Тэр чинь 71 онд байгуулагдсан ийм кино үйлдвэр байхгүй юу? За тэгээд одоо дээр шүү дээ үлгэрийн цаг тэр борлуулалтын цагийг бол мэдгүй хөх гараг байхгүй гэсэн. Тэрний чинь одоо тэр бүх нөгөө хөдөлгөөн тэр төрсөй чинь байна шүү дээ, тийм ээ, хийсэн хүн чинь энэ ахгүй юу? Тэгэхээр та нар ингээд нүрийг хараагүй ч гэсэн биш тийм нүрийг хараагүй ч гэсэн аль багасаа биш тийм ээ, тэрийг харсаар агаад яасан. За тэгээд хүн борлуулалтаа, студент борлуулалтаа, хөдөлгөөний цагт борлуулалтаа, тэгээд хүн борлуулалтаа. За тэгээд энэ бид нар өнөөдөр үзэж байгаа хоёр киноны нэг нь бол нөгөө 12 жилийн юу бол Соёз мультфильм гэдэг нөгөө Оросын одоо киноны юу тэрнтэй хамтарч хийсэн ийм кино байгаа. За нэг нь бол Өмчин цагаан болдог. За уул би та нар тэр ангийн анхны аав гэдэг уул нөгөө Америкуудтай хамтарч хийсэн одоо тэр юуг нь үзүүлэх гэсэн чинь дуу нь гарахгүй юм гэж юм тэгээд жоохон хэцүү юм шиг юм. Тэгээд дуугүй яаж үзэх вэ тийм ээ. Тийм болохоор зэрэг тэр хоёр киногоо үзчихэд тэгээд юу яа. За ингээд дараагаар нь тэгээд киногоо ингээд үзэж байхдаа тэгээд асуултууд тэгтээ тэргүй ингээд асуултууд ургаад гараад ирдэг шүү дээ. Тэгээд та нар сайн асуулт асуулах юм чи угаасаа. Тэгээд асуух онгот чинь ороод за дараагаар нь шүү дээ өөрсдөө сэтгэлдээ ярих онгот чинь бас орно гэдэг. Найдаж чинь тэгээд нэг юм боломж гарсан бэ сайн юу яагаад за дараагаар нь бол ингээ хилцүүлэн үеэр болов шүү дээ. Батмаг баг шиг та нар мэдхөө. Энэ бас чи кино хийсэн. Одоо найруулгын ур чадварын хичээл заадаг юм багш байгаа. За ингээ бүгд киногоо үзье. Сүүлд автобусанд явж байхад нэг ард нь нэг тэрэг би нөгөө албан дээр хээ байг нодонд тэрэг бодохдоо нөгөө хувь тавиланг хүнээр тэгж дүр. Албан дээр дахиад нэг өөр хүнтэй яг суулгын юм. Тэр нөгөө студиэгээ тэр нөгөө профессорын залуугийн дүүгээр бас тийм өрөөнд болдог үйл явдал. Тэр нөгөө охтуудтай тэгж яадаг. Тэр ямар утга учиртай болоод тэгсэн юм бол тэгээд яагаад ийм киног заавал хараар дүрсэлсэн бэ? Ер нь хамгийн түрүүнд эхлээд яриагаа эхлэхэн хэдүүлээ байна. Сая аюурын энэ хэвчүүн гэж армадаг уншсан юм байна. Тэгэхээр энэ ямар шүү арман гэдэг бол тэгээ энэ айгүй яа богд жижиг арман шүү дээ. Бисэг арман гэж өөрөө тодорхойлдог. Тэгэхээр энэ чинь бол айгүй болтнод нэртэй.
Тэгэхээр энэ гарч байгаа зүйл бол маш их юм одоо бэлтгэлийн элементүүдийг ашигласан олон онцлогоо аюулсан иймэрхүү хэлбэрээр хийгдсэн кино байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол яг бодит орчин одоо бодит нөхцөл гэж харах боломжгүй байгаа учраас энийг тэрийг нь тодтгох одоо үгүй байдлаар хацгаан байдлаар илүү бодит байдлаас бид тодорхой зай авч ирэх кино харах хэрэгтэй болж байгаа учраас хацгаан байх нь илүү ашигтай. Хамгийн ихний юм чи хол тавилан өөрөө чи аягуулсан ойлгосон биш гэж хол тавилан бидэд үнээр төлөвлөж болж байна гэж тийм ээ. Тийм учраас хол тавилан гэдэг нь өөрөө харах юм бол би ч өөрөө хол тавилан чи хол тавилантай энэ хүмүүс өөрөө хол тавилан гараад явж байгаа. Тэгэхээр тэр хол тавилан та уучлж байгаа гэдгийг л бид нэр тэр хүний оруулж ирээд энэ одоо сам тохиолсон хол тавилан нэг юм тохиолдол иймэрхүү юм байдаг гэсэн нэмийг төлөвлөж харж байгаа гэсэн. Энэс биш конкретны жүжигчнээс олуулсан дүртэй ч уулзаад яваад байгаа биш шүү дээ. Хөв тавилантай уулзж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эцсийн эцэд манай хэвчэн хүмүүс маань ил зэрэг гаргаад орноосоо босоод амьдрал сайн байна уу гэж хэлээд тэгээд дахиад нэг аялалд гарч ирлээ. Тэр аялал маш урт удаан үргэлжилсэн юм шиг байна. Удаан зам явж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь хамгийн сүүлчийн гардаг дээр мөнгө бод тэгээд синкэр гарч ирээд тийм ээ. Тэгэхээр энэ чинь бол ингээд шал өөр өөр аял тэдний нөгөө контент чинь байгаа шүү дээ гэдэг бидээс сануулсан. Тэгэхээр нөгөө контент чинь сууж яваач. Шинэ аял хийж чинь контент чинь чамд үлээж тэр контент ямар ч байж байгаа юм дахиад чиний өмнө бодоогүй хэцүү энэ үл яг нэг хайр дуус залуу насны хайр сэтгэл өөрөөгөө олох гэсэн эрс хайргуулын дунд байгаа энэ зохиолын яаж. Гэвч энэ чинь 20 багтаа хүн дахиад 10 жилийн дараа тэр хүн амьдралын ямар юм нутаа өгөөж үзлийг бид хэлж чадахгүй шүү дээ. Тийм учраас тэр хот тавилан биднээс сануулаад хот тавилан дахиад хажуудалтаа нэг залуу багтаа явж байгаа чинь энэ хот тавилан дахиад бүгдээрээ эхэлж байгаа бид нар яагуултай ч учрыг хэлж мэдэхгүй гэсэн санааг хэлж байгаа гэсэн. Би энэ киног үзчихэхэд Бямбад баяр хүргэсэн байхгүй юу? Ялангуяа хар цагаанаар хийсэн. Яагаад гэхээр ерөөсөө хүний бидний амьдрал чинь гэрээс өдөр. Тэг гэрэлтэй тал тэгээс өдөр. Тэгээд энэ чиний энэ гол метафор одоо ингээ хар цагаанаар хийсэн чинь бол айгүй зөв шийдэл их гоё тийм зөв шийдлээсэн гэж би баяр хүргэжсэн. За одоо ингээд багшийнхаа үгээс. За сайн байна. Батмөх гэдэг би кино телевиз медиа урлагийн сургуулийн киноны хариулгын уран чадвар заадаг багш. Би өөрөө найруулагч мэргэжилтэй. За тэгээд хамгийн гол юм нь би бол одоо нэг өмнө хэлгээд одоо эзэмгүйгээр энэ тайлбарлах юмш боломжгүй болчиход байна. Тэгэхээр би зөвхөн яг онлайн тодорхой хэмжээгээр ганц хоёр үг хэлье гэж бодож байна. Та бүхэнд ингээд бидний хоёр талын юмыг яриад байдаг. Одоо юу гэдэг нэг мейнстрим киногоор ашиг орлогын кино нөгөөх нь арт хаус кино гэдэг. Яг нь өмнөдөө болохоор бол уг кино маань би өөрөө кино судалж биш те. Гэхдээ би яг ерөөхдөө бол кино найруулах сурж явах үед бол маш их олон төрлийн онлайн юмнууд үзэж ирсэн. За тэгээд энийг бол одоо нэг өснө одоо залуу уран бүтээлчд бүгд уран бүтээлч болох гэж байгаа залуучууд тайлбарлахад бол хамгийн ингээд нэр бол эзмэр тайлбарлахаас өөр юм шиг харагдав. Хамгийн гол юм нь бол мейнстрим арт хаус гэж ухаасаа илүүтэй. Кино урлаг маань өөрөө 100 гаруй жил баг 120 жил хөгжиж өгöd явж байгаа учраас энийг өөрөө олон түвшинд маш их нарийнаар судлаад гаргачихсан дэлхийн олон том онолчид байдаг. За тэгэхээр тэр онол болгоны тухай бол нарийн яриад нуршаад яах вэ? Гэхдээ энэ дээр бол би баахыг үлдээрээс юу гэж хэлэх юм бэ гэхээр Монгол одоо энэ формализмын урсгал, формализм гэж ойлголт байгаа. Реализм, формализм энэ хоёр бол нэгээс нь кино урлагт хоёр эсрэг тесрэг зааг заадаг гэсэн. Утгатай формализм болохоор бол яадаг вэ гэхээр хүний дотоод ертөнцөөр гадаад ертөнцийг томьёолно гэсэн санааг хэлдэг. За тэгэхээр бол бид нар аягүй алдартай Муурнаау гэдэг 20-аад оны үе тийм ээ. Доктор Каллигари гэдэг том
бүтээлүүд байгаа шүү дээ. Кино урлагийн төвч бид нар энийг бол ярьж болох боловч Монголд бид нар өмнө нь тийм ээ одоо юу гэдэг бид нар ихэнхдээ бол социализмын чиг хандлагаар кино бүтээгээд явж ирсэн. Тэгээд 90-ад оноос хойш кино бүтээх явцдаа бид нар одоо юу гэдэг тодорхой хэмжээгээр урлагийн янз янзын урсгал чиглэлийг кинонд тусгаж ирсэн ч гэсэн өнөөгийн байгаа байдал дээр бол би бол одоо өмнө хийсэн кинонууд нь ч тийм ээ одоо зурлаач хийж явахдаа тэр нохоо орон гэх кинон дээр дараад нь тэр хүсэл ясвал тэгээд одоо юу гэдэг алсын удирдлагын кинон дээр Монголд одоо тухайн чиглэлээр буюу формалист чиглэлээр одоо ганц яг тодорхой ажиллаж байгаа бодит бүтээлээр төрүүлж байгаа хариуцлагчид маань хариуцлагчийг би үздэг. Энэ чиглэлээр одоо юу гэдэг Монголын үүднээс нь аваад одоо сая кино эхлэх үед реализм тийм ээ гол хэсгээр нь формализм тэгээд буцаад реализм руу шилжиж байгаа. Энэ хувирлууд нь бол одоо юу гэдэг уран бүтээлч хүмүүсийн хувьд маш их онцгой нөлөө үзүүлдэг. За дээр нэмээд та нар ингээ харах юм бол реалист кинонуудад одоо юу гэдэг Холливуд бид нар бүгдээр л Холливуд гэдэг тийм ээ storytelling буюу киног яаж өгүүлэх тэр хэлбэр рүү шал өөрөөр ирдэг байна шүү дээ. Бид субъектив талаас айгүй олон тайлбарсан. Өмнө яг би өнөөдөр ирэхдээ Бямбахыг ирнэ гэж юусоо бодоогүй, ариун агчийг ирнэ гэж бодоод киноны одоо юу гэдэг уран бүтээлийн талаас нь айгүй олон талаас нь гоё үг хэлье гэж бодсон боловч уран бүтээл чинь өөрөө хөрөд ирсэн болохоор та нар их бас хойд тайлбартай шууд гол юмнууд асуугаад явчих боломжтой. За тэгэхээр бид нар эндээс нэг юм л аюул сан нарийн ойлгох хэрэгтэй. Бидний харж байгаа юм бол аажмаар дотоод хүний ертөнц тийм ээ дүрслэлээр илэрхийлж гарсан байх нь шүү дээ. Тэгэхээр ингээд нарийн харах юм бол аюул олон юм төгс, халаан төгс, гэрэл сүрдэрийн төгс тийм ээ төгс одоо жигийн кинонд ингээд үзэх юм бол одоо юу гэдэг нь ажилтны кино, баримтат кино орох уу, уг төр яаж хөгжиж байгааг бид нар тодорхой хэмжээгээр аюул хийсвэр ойлголтоор харж юм гэсэн үг. Тэгэхээр энийг бид нар аюул сайн ойлгох хэрэгтэй. Тийм болохоор та нар бас энийг бас харсан болов уу гэж би бас бодож байна. Тэгээ мэдээж өнгө юу одоо юу гэдэг нь уран бүтээлчүүний өөрийн сонголт. Тэгээ би бол энэ киног бол Улаанбаатар кинонууд 5 жилийн өмнө нээж яхад нь үзчихсэн бас их хацтай. Дэлгэцээр үзэн та нар бас их хацтай хүмүүс бас дэлгэцээр үзэж ин дэлгэцийн эстетикийг уг кино зөвхөн 100% одоо яг бодитоор нь харлаа гэж бас ойлгож болно. Би болохоор энэ том дэлгэцэн дээр үзчихсэн болохоор та нар илүү хацтай. Гэхдээ одоо яхаа одоо бид нар өнөөдөр ийм боломж олж байгаа. Одоо суйсийн бас баярлалаа гэх юм байна харилцаж бас уг киногоор үзүүлж хаад бас баяртай байна. Тэгээд одоо бодвол та нар дахиад нэг өөрөө судлаад одоо судалгааны ажил бичиж байгаа хүмүүс маань бас тийм онлын хувьд бас нэг талаас нь харах хэрэгтэй. За дээр нэмээд дахиад нэг юм хэлэхэд жүжигчний уран чадварын асуудлууд айгүй эндээ их онцгой яригддаг. Сонгодог реалист киноны байдлаар бол явахгүй тийм ээ. Ерөнхийдөө өөрийн онцлогтой дээр нэмээд жүжигчнээс айгүй орчин цагийн монгол хэлээр хэлэх юм бол челленж шаардсан тийм кино байна. Тэгэхээр та нар бүгд тэр хараарай хурдан амсгалтай ритм монтаж тэрэн дээр бол одоо жүжигчтэй хэрхэн ажилласан бол гайхамшигтай надад бол бид та нар шууд өөрсдөө амьдлаас асуух боломжтой. За баярлалаа. Биш дахиад юм мэдээж нэмж хэлнэ бүгд асуудал байгаа бас тэгэхээр яа тэгээд хамсалтай өнөөдөр ялц багш маань бас нөгөө ажлын тавцаад ирж чадсангүй уламж жүжигчнийхэн одоо ур чадвар тэр талаас бас юм хэлсэн. Тэгээд тийм хэлчинэс тэгэхээр батмах багш тэгээд ярьчинэс за тэгээ гадна дотн хоёр ертөнц бол бас л гэрэл өдр штеп хүүхдүүд. За асуутай нөө байхгүй юугаа хэл. За асуутай юм. За. Микрофон авчих. Сайн байна уу? Одоо энэ киноны их тохиол дээр одоо би хойлоход гэдэг дүрийг инэмтэн гэдэг кинод шүү дээ. Яагаад тэгвэл хойлоход гэдэг дүрийг нэрийг өөрчлөлт юм бэ? Гэдэг юм байна. Ер нь энэ зохиолын миний өөрчлөсөн юм бол хамгийн гол юм нь үндсэн концепцийг нь өөрчилж байгаа гэсэн үг шүү дээ. Үйл явдал зохиолын бүтэц тэр юм бол яг хэвэл нүлтэйгээд. Гэхдээ энэ зохиолч яг юу хэлэх гэсэн бэ гэсэн тэр үндсэн санааг нь би арай өөр болгож байгаа гэсэн үг.
Энэ зохиол 2002 онд хэвлэгдсэн аюурын хамгийн анхных нь үргэлжилсэн үгийн зохиол шүү. Тэгээд надад номоо авчиж өгөхөд би уншаад надад маш хүчтэй сэтгэл төрөлсөлтөө. Монголын уран зохиол байгаль тийм шинэлэг постмодернист юм байсан. Монгол хэлээр ямар ч юм би аюурын номыг гаргал тийм юм удаас уншиж байгаа. Тэгээд би шууд удастаад аюул би нэгүүлж кино хийдэг. Эзэн нэг цагт хийнэ. Тэгэхээр 2002 оноос 2020 он хүртэл энэ өсөлт мөрөөдөл гэдэг юм төсөөлөл үргэлж байсан гэсэн. Тэгээ 2002 оноос би тэгэл аюул тэгж хилжээд аюул за та мэдэхгүй да наад чинь кино хийж болдог зохиол юм болов да гэж аюул өөрөө нэгтгэж дуусан. Би болгочихгүй хэлгүй тэгээд. Тэгээд би шууд тэрийг нь аваад юу 2-3 сарын дараа ихнийхээ энэ вершнийг ахуудын вершнийг хийгээд тэгээд яг ингээл тэр ихний хэлжсэн вершнүүд бол би юу ч өөрчлөх хүсээгүй. Ягаад тэгэхээр би тэр үед залуу байсан, аюулч бас аюулын залуу байсан баг. Тэгэхээр аюулын ихний зохиол бол хүмүүсийн хооронд үл ойлголцлын тухай зохиол. Их зохиол нь. Яг энэ бол ингээд бүх тодорхой хэлэх юм бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд үл ойлголцлын тухай. Энийг бол маш ингээд зохиол дээрийг нь уншсан хүмүүс санаж байгаа. Тэгээ өөрөө ишлэл тавиад юу байгаа шүү дээ. Та хэлгүй би чихгүй тэгээд ихтэй ойлголцохыг хүсээд ингээд хоёр биендээ гараад асуу яг гэсэн тиймэрхүү ишлэл зүйл байгаа шүү дээ. Энэ бол үл ойлголцохын тухай. Хоёр хайлттай хүмүүс ягаад хоёр биендээ ингээд үнэхээр хайлттай хүмүүстэй ягаад хамт амьдарч чадахгүй юм гээд салаа явуулдаг юм бэ гэсэн ийм түүх энэ зохиол ингээд бүгд нэрт шингэсэн байдаг л да. Тэгээд яг энэ одоо 90-ад оны манай 20-р зуунд он зохиолч нь тэр чигээр юм зохиолын хувь билээд дотоод биеэл хайвал зовлон өвчин зовлон хай сэтгэл энэ бүх юм чинь айгүй юм хоёр дахь юмд байлаа шүү дээ. Одоо энэ бол улс орны тэр үзэл судлалын юмд бол одоо хинжээнд хүрэхгүй учраас тэр үргэлж хоош тавьдаг байсан юм. Тэгээд энэ аюулын энэ зохиолоор яг анхудаага юм хувь хүмүүсийн тэр тусмаа ихтэй хай сэтгэл энэ бүх юмны чинь тухай маш гүн гүнзгий байсан надад маш хүчтэй сэтгэл төрүүлсэн байна. Тэгээд ихний зохиолын кино зохиолын ихний вершнгүүд бол өвдөө яг энэ хэлбэрийг нь би хадгалж ирсэн. Энэний өнгөсөн төрчихсөн ерөнхийдөө зохиол дээр бичигдсэн хэлбэрээр байж ирсэн. Би бүр тэр нь таахууд жүжигчин дотлоо хайж байсан. Гэхдээ энэ явсаар аваад ингээд чинь 17 онд маш олон удаа би энийг кино хийх гэж оролдоод санхүүгийн босох гэж оролдоод бүгд нуруу унжижсэн л да. Ягаад тэгэхээр энэ ийм постмодернист зохиол тэгээд яг нь ерөнхийдөө миний анх юу чинь бол гадны юмнуудаас ингэж санхуудад хандаад юм төсөл мөслөө өгөөл ингэ явдаг. Гэтэл энэ ч бол тэр бол маш хүндрэлтэй байсан. Ягаад тэгэхээр Монголоос ийм зохиолоор ийм кино хийх бол хэн ч итгэхгүй байсан. Тэгээд наад чинь Нью-Йоркт хийж болно, Гонконгт хийж болно, Токиод хийж болно. Монголын юм юу ч алга байна шүү дээ. Бүх продюсерууд татгалсан л да. Тэгээд би за энэ бүтэхгүй юм байна гэдэг. Тэгжээ цайд наад болоод 17 онд Каны ателjee дээр төсөл маш гараад тэнцээ очиж хийж байгаа. Тэгээ энийг юм арай гэж нэг урьдчилж хэлсэн гэсэн үг. Тэгээ энэ хооронд чинь нийгмийн амьдрал энэ хамаг юм өөрчлөлтүүд их надаа би ч өөрөө зөвчөө олон жил болчихж байгаа. 10 хэдэн жил өнгөрцөөр чинь хүний амьдралын туршлага хүн нийгмийн амьдрал энэ бүх юм чинь чиний юм нөлөөлж тэгмээс би энэ зохиолын үндсэн концепцийг нь өөрчлөлмөр санагдсан л та. Надад бол одоо ихтэй хоёр хүний залуу хүний хоорондын харьцааны асуудлыг тухай кино хийх нь надад өөрт хангалттай биш санагдаж ирсэн. Сонирхолтой биш болж ирж байсан. Тэрийг чинь хийх нас гэж байна шүү дээ. Тэгмээс энэ хүн амьдралын утга учирыг олох, өөрийгөө хайхтыг ирж хайвал дээрээс нь хувь тавилан гэж юу юм? Бидний амьдрал ямар нэгэн тийм зурсан зураг ямар явд юм уу? Эсвэл бид нар өөрөө өөрсдөө хувь тавилан өөрсдөө бий болгох юм уу? Хэвээ болгож чаддаг юм бол үнэхээр тийм юм уу? Эсвэл талыг нь хийгээд талыг нь үнэхээр ингээд
ямар ч боломжгүй бид нар өөрчлөж чадахгүй тийм юмнууд харваа ертөнцийн амьдрал донд байна. Энэ бүх асуултууд илүү ийм гүн ухааны чиглэлтэй асуултууд нь одоо энэ зохиолын сонирхолтой болгоод тэгээд би инээмтхэн хүн гэдэг тэр дүрийг орхиод оронд нь хувь тавиланг оруулах гэсэн үг. Тэгэхээр хувь тавилан бол энэ зохиолын маш том хэсэг нь л гэж ойлгоё. Хувь тавилангүйгээр энд байгаа боломжгүй. За өөр асуулт байна уу? Асуулт байхгүй зүсдэг яг за жоохон. Одоо бид зүгээр яг тодорхой нэмж хэлэх юм бол сая Роман Арилч ярьж байгаа хамгийн гол нь Токиод бол Нью-Йоркт болж байгаа. Ялангуяа найруулгын ангийн оюутнууд би ерөнхийдөө бол бас Монголын киноны өгүүлэмжийн талаар ярьдаг. Тэгээд энэ дэр юу хэлдэг юм бол нэмэлт хотын амьдралын тухай Европ гэдэг тийм ээ хот дотор болж байгаа. Хот хоорондын хүн хоорондын асуудал. Тэгээс реализм дээр бол бид нар юу гаргадаг вэ гэхээр гадаад орчин хүмүүстээр нөлөө үзүүлээд тэр нөлөөнөөсөө болоод хүмүүс яадаг байна. Амьдралын төлөө тэмцэн тэр орчноо өөрчлөх гэж үзсэн, хүн өөрөө өөрийгөө өөрчлөх гэж үзснэ гэдэг асуудал байна. Энэ ч болохоор бол одоо сая ярьлаа шүү дээ тийм ээ. Хүний суур өөрийнх нь дотор байгаа мэдээж хүмүүжлийн тодорхой хэмжээний нөлөөллүүд нь тэр дурсамжаас нь бүрдэж байгаа ч гэсэн хүн одоо өөрийнхөө ирээдүй буюу орчноо хэрхэн бүрдүүлж байгаа тухай тэрний тухай өгүүлж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн төгсөлийн хэсэг дээр жишээлбэл Монголын хөдөө тийм нэг одоо бензин колонч юм зам гарч шүү дээ. Түүнээс шууд цэвэр хотын орчинд гарч дандаа хайгмал зүгээр хайгмал гэхээр одоо бид нар цааш нь ярих юм бол клаустрофобик орчныг аваад үзэх юм бол ганцхан одоо тодорхой тохиолдол дээр их онцгой хурдан хөдөлгөөн гарч байна. Тэр нь тэр ролл костер буюу тэр газар уулган дээр л гарч шүү дээ. Тэр нь бол яг хүний дотоод илэрхийлэл илэрхийлж гэн гэж одоо юу гэдэг кино судлаачдын зүгээс тайлбарч болох баг. Гэхдээ ерөнхий санаа нь бол бид нар яаж ийм вэ гэхлээр дотоод сэтгэлийн хөдөлгөөнийг л бид нар ийм онцгой орчинд харуулсан тийм онцлогтой. Тийм учраас уг кино маань мэдээж би хувьдаа болохдоо Монголдоо энэ ойлголт нь бий болно. Гэхдээ ерөнхийдөө бидний хотчих процесс, хотод бий болсон хүний сэтгэлгээний загварыг тэр хүн тухайн загвараа хэрхэн хэмжиж байгаа тухай энэний тухай гэж би хувьдаа бодож байна. Ерөнхийдөө бид нэр одоо ингээд кинонуудыг аваад үзэх юм бол одоо орчин үеийн мейнстрим кино аваад үзэх юм бол Монгол гайхамшиг Монгол омгшилж гэдэг юм уу тийм ээ Монгол хүний онцлог энэ төргээ явж ирэл бид нар энэ чинь хүний тухай асуудлыг уран бүтээлч хүний хувьд одоогийн байдлаар харьцангуй цөөн хэдэн хайрлаж Монголд тэрийг хийж байгаа экзистенциалны буюу оршихуй асуудлыг авах. Сая бол одоо бид нар тэр оршихуй асуудлыг хөндсөн цэвэр одоо баг цэвэр шахуу уран бүтээлийн одоо хүн чанар нь юу юм бэ гэдэг нь одоо урлаг юу илэрхийлэх ёстой вэ? Цэвэр хүнийг үзүүлэх ёстой вэ? Яаж үзүүлэх ёстой вэ? Тэгээ би ойлгоод уртлах хэлбэрийг та нар бүгдээр ойлгох хэрэгтэй тийм ээ. Аливаа урлагийн бүтээл нь аливаа хүний хийж байгаа юм хүн бүх юмний хэмжүүргээд Протагор хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар өгүүлэмж үзүүлж байгаа учраас хүнийг аль талаас нь харуулах вэ? Сэтгэл хөдлөл талаас нь харуулах вэ? Эмоц уу, хувийн асуудал, оршихуйн талаас нь энэ бүхэн бол цаана тодорхой юм хэмжүүрийг илэрхийлж байгаа юм шүү. Тийм болохоор бид нар энэ цэвэр одоо юу гэдгийг Монгол тэр онцлог энэ онцлогтой байгаа биш. Энэ орчинд амьдарч байгаа хүн яаж илэрхийлэгдэж Монголд гарсан бэ? Миний тухай л гэж ойлгох хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр манай тайлбарт үзүүрийн маань зорилго нь бол угаасаа бид нар ингэж байгаа шүү дээ. Одоо та нар нөгөө юу болон те шилдэг илтгэлийн уралдаан бид нар зарлах гэж байгаа. Тэгээд тэрэн дээр бол та нарыг одоо сэтгэлжүүлэх бас нэг тийм уран зориг өгөх одоо тийм зорилгоор бид нар энэ тайлбарт үзүүрүүдийг зохион байгуулж байгаа шүү дээ. Тэгээд би одоо шүү дээ тийм ээ энэ хэвтрийн хүн киног шүү дээ тийм ээ ингээд та нар уншаа та нарт ч бас ингээд сэрдээсэн байж магадгүй. Ерөнхийдөө энэ нөгөө маажих ухах юм ихтэй кино аахгүй юу? Яг кино талаасаа. Одоо энэ зөвхөн киногоор итгэж чи гэж бодох юм бол шүү дээ тийм ээ ерөнхий дүрсний хэлтэй. За яг нь ерөнхийдөө нөгөө киноны хэл гэж ярьдаг. Киноны хэл маань бол гол нь бол бас нөгөө дүрсэд үзүүлэлтийн аргыг байгаа. За дээрэс нь шүү дээ тийм ээ энэ киноны одоо гол одоо символтэй нөгөө бэлэгдлийн шинжүүдээ тэр чинь тэр нөгөө галзуу болгоны юу байгаа шүү дээ. Тийм тэр галзуу болгоны юу бол маш их оновчтой байхгүй юу бас тэр чинь ингээ амьдрал эргээд байгаа мó
одоо юу иргээд байгаа. Дээрээс нь тэр засвартай нөгөө хувь тавилангийн юу чинь ингээд сүлд нь юугаар шийдчихэж байгаа юм чинь. Тэгээд өөрөө бас метафор нөгөө зүрлүүд айгүй ихтэй. Бүр яг өөрөө яг цэвэр тийм юугаар нэг талаас харах юм бол яг цэвэрлтэй. Одоо тэгээд хар цагаан байснаа ингээд цэвэр тэнгэр харагдаад тэгээд ингээд дуусж байгаа. Нэг бодлыг бас ингээд метафортэй нөгөө талаасаа угаасаа энэ хоёр чинь биш тийм ээ метафор чи өөрөө айгүй том символыг нэг одоо юу болоод явцдаг. Тийм учраас шүү дээ энийг бол та нар ухаад зөвхөн энэний жүжигчнийхэн тоглолтын үүднээс тэрснийх нь одоо хийлүүлэг одоо тэр бүх талаас нь болоод шүү дээ та нар итгэл ичгэд болдог шүү дээ тийм ээ энэ өөрөө бэлэн түүхий загаа та нарт тэрийг хэлмээрээ за өөр одоо санаа оноогоо хэлэх үгтэй нэ Яг тэрийг яг нөгөө яг гол утга санаа юм. Яагаад гэж бодсон? Яагаад заавал энэ гэдэг нь залгахгүй юм. Тэгэхээр хоёр тавилангаар та нар бодох хэрэгтэй шүү дээ. Энэ юм чинь хоёр тавилан яагаад энэ юм чухал энэ кинод ойлгох хамгийн том нуруу гэж хэлээд байна. Тэр хоёр тавилангийн түүх чинь хамгийн сүүлчээс өмнөх бүлэг байгаа. Тэгэхээр тэр юм дээр чинь солон хүчигээ датитив хүүхдэд авахулаад тэр хоёр бинийгаа ингэж яг ойлгож хэлсэн мөртлөө эргээд дахиад юм шал тэнэг нэг юм сексийн үйлчлэгээний утасны дугаарыг бичээд хайцнаас болоод тэр хоёрын амьдрал хоёр тавилан дахиад бүр ингээд үнсэн хорог болж шүү дээ байхгүй болж байна. Тэрмэц хоёр тавилангийн түүх дахиад эргээд тэр юм гарлуу болгоомж нь хэлдэг. Хоёр тавилангийн юм бэлдэглээ. Амьдрал ийм л байдаг тийм ийм үл ойлголтон хинч одоо дасаж залруулж чадахгүй шахах ийм зүйлүүд. Бид нар өөрсдөө хоёр тавилан хийдгүү эсвэл бидний юм ингэж цаанаас сурцсан юм бас байгаад байдгүй. Энийг ингэж ойлгох гэхээс илүү энэ асуулт та. Тэгээд яг ингэж иргэжээд одоо нөгөө хувь тавилан чинь зогсож байгаа ш нөгөө асуултаа болсон. Тэгвэл заримдаа хувь тавилан ч магадгүй. Гэвь бид нар ингээд өөрсдийнхөө амьдралыг галактикийн хаа нэг зэрэгс ингээд дэлгээ харах юм бол бид нар өчигдөр бидний амьдрал бол ямар ч утга учиргүй ч зүйл харагдаж болох шүү дээ. Тэгэхээр хувь тавилан ч гэсэн яг өөрөө бас хүчингүй тийм цаг үеиж байдаг байж магадгүй гэсэн санаа. Тэгээд тэр хүүхэд яагаад гарч ирж байгаа нэхэр хэрхэн хүн өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүссэн тийм үү? Энэ утгагүй амьдралыг хаяад энэ айц хүчээ хаяад тэгээ багтаа мөрөдчихсэн тэр халамсыг мэгээр яваад фото сургалтыгээд зав хөдөлсөн хүн тусуулах гэсэн ямаа яагаад анх удаага эзэхтэй шийдвэр гаргаад босоод явчихсан байна тийм ээ. Гэхдээ тэрний амьдрал цаашаа хэм яаж үргэлжлэхийг бид нэр таашгүй тийм ээ. Тэгээд тэр төвсгөлдөө нөгөө хувь тавилантаа бас явж. Хувь тавилан энэ хүн одоо ухаан маш их буруу юм хийж байгаа дараа нь энийгээ ухаарад ойлгоод ингэсэн байлаа хувь тавилан тэр хүний хувь тавилан бас өөрчлөлт хүссэн байж болох талтай. Ер нь бүхэл хүмүүсийн амьдрал тийм. Гэтэл тэр хизээч эрэг засагдахгүй эвэндээ орхоогүй юм байх юм бол яах ч болно. Тэгээд ч яг хүний бидний өнөөдрийн амьдралыг бол одоо яг эргүүлээд одоо чиний төрсэн цагаас ч эхлээд арай өөр замаар явуулах боломжгүй шүү дээ. Тэгэхээр энийг л хэлэх гэж тэр хэвчэн хүний чинь баг нас шүү дээ тэр юм чинь. Тэгээ эмээтэйгээ уулзээд би энэ чинь сууч хөөхөр нэг хэрэггүй чи энэгээр энэ хувь тавилан гарч аль хэдийн явуулсан. Энэ бас тиймч аятайхан юм байгаагүй. Гэхдээ энэ залуу залхыг ололт чинь би ч бас тэрэнд нь тулгуурлахыг хүсэж чинь. Гэхдээ энэ боломжгүй юм байна. Тэгээд тэр засах юм аа хийж байгаа гэсэн санаа. Иймэрхүү байдлаар ойлгох болох байх ерөнхийдөө. Яг ингэж бүр ингэж ойлгох шаардлагатай гэж үзсэн. Гэхдээ энийг мэдэх хэрэгтэй байна. Ер нь кино гэдэг чинь бол зүгээр ингээд найруулагчийн толгойд төрөөр ингээд дэлгэсэндээ гарснараа кино болчихгүй шүү дээ. Энэ чинь дутуу юм явж байгаа гэсэн үг. Ялангуяа орчин үеийн кино, орчин үеийн урлаг бол үргэлж үзэгчийнхээ инпутыг
үзэж байгаа сэтгэлийн дунд бий болж бүрэн төгсдөг болж байгаа гэсэн үг. Орчин үеийн бодлого зөвхөн кино биш. Бүх уран зохиолч тэр хөгжимч тэр үзэл хурлаач тэр энэ бол үзэгчгүйгээр ингэж доминейтед болж өөрийнхөө үзэл санааг ингэж хүмүүст тулгасан юм юу бол аль хэдийн одоо бол ингэ тийм сонирхолтой биш. Энэ бол хөгжлийнхаа тодорхой төвшөнд очсон гэж ойлгох. Тэгэхээр үзэж байгаа ингэж өөрийн мэдрэмж тэр ямаар ингэж бүтэн болдог гэсэн ойлгох хэрэгтэй. Тэгээд тэр яг ингээд энэ тухай ярилцсан болохоор би нэр хэлчихсэн. Формализм гэдэг би бол ерөөсө формалист хүн биш. Формалист гэдэг бол ерөнхийдөө тийм нэг тийм эерэг тодорхойлт гэж би ойлгохгүй. Энэ бол тийм одоо хэлбэр хөөсөн юм би бол формалист гэж ойлгодог. Тэгэхээр энэ бол миний бүх юм бол хэлбэр огтхойдгүй. Би үргэлж агуулгад дээр гол анхаарлаа тавьдаг. Хэлбэр бол энийг гүйцэтгэх зөвхөн ийм аргачлалын зүйл. Ер нь бол урлаг ийм л байдаг. Агуулгагүйгээр урлаг оролдохгүй гэдэгт бол би хатуу итгэлтэй байдаг. Хэлбэрийг бол хүн шинжилж болно, суралцж болно, янз бүрээр хийж болно. Гэхдээ энэ бол авиасын тодорхойлт биш. Чи юу сэтгэж юу бодож ийн гэдэг чинь л авиас. Тэрнээс биш яаж хийх нь бол юусаа авиас биш. За дахиад за. Өвтрийн үргэлж энэ киноны гол зүйлтэй ингээд угаасаа өөрөө хэлж байгаа. Тэгээ яагаад өвтрийн үргэлж энэ гол зүйл өөрөө нэргүй вэ? Энэ юм сонирхолтой юм байна. Хүмүүс ингээд нэртэй ганцхан нэргүй байна. Тийм гэж юм. Нэргүй хүн чинь хувь тавилан л гэж зүрдээ нагаад байна. Гэхдээ энэ бол хэвчэн хүн маш олон хэвчэн хүн байна шүү дээ. Маш олон хэвчэн хүн байна. Ялангуяа өнөөдрийн Z generation донд. Тийм болохоор энэ киноны концепцийг би өөрчлөх хүссэн гэдэг нь яг энэ утгатай. Тэгээд кино нэгтгэхийн дараа нэг залуу маш их хилэнтэйгээр надлуу их дайрсан. Гэхдээ би хариулт амжааг өгдөө тэр зохиол дээр энэ чинь хэвчэн хүн амиа холчдаг шүү дээ. Би нэг амиг нь хотлуулах хүсээг өөрчилсөн. Тэгээд одоо тэр залуугийн бодлоор бол амиа холчих юм бол ингээд илүү юм одоо баатарлагч гэх юм уу юу ч гэдэг. Хөшөө их юм гашуун сонгомжтой драматик бодоод ашиг байлээ л да. Тэгэхээр тийм бишээ. Амьдралыг ямар ч хүнд хэцүү үед амьдралыг сонгоно гэдэг бол хамгийн хэцүү сонголт байдаг. Яг энэ амьдралыг сонгох цаг мөч гэдэг бол чиний яг эгийн цэнд хүрч байгаа гэж шинж тэмдэг. Тэгэхээр энэ бол амиа оролтоос хамаагүй илүү үнцэнтэй сонголт. Ерөнхийдөө энэ кино бол эзэн бүсгтээ сонголтын тухай кино гэж хэлж болохоор болчихж байгаа юм л да. Тэгэхээр маш олон хэвчэн хүн байна. Тэр болгонд нэр өгөөд явах үлдсэн санаж. За баярлалаа. За тийш. Тэгээд Яг замны бүрэн зохиолын тавчаан дээр байдаг. Ихтэй хүн роман уншаад дөрүүдийн сэтгэл хөдлөл нь аягүй хүчтэй мэдрэг сэтгэлтэй яг нэг ноутбукээр балтгаж байгаа, тэг хардж байгаа, хасгаж үйлж байгаа юм. Тэгмээд одоо кинон дээр болохоор кинон дээр дөрүүдийн сэтгэл хөдлөл нь аягүй бага илэрж байгаа шүү дээ. Энэ таны өөрийн чинь албаар гэж гаргаж ирсэн юм онцлог юу вэ гэдэг асуух гэсэн юм. Одоо мэдхгүй энэ сэтгэл хөдлөлийн хэмжээ дамжааг бол хүн өөрөөхөө олж тодорхойлох хэрэгтэй байна. Тэгэхээр миний одоо кино найруулад хөндлөнгөө садаас авч хахад би тэр хүмүүсийн тоглолтыг хараад иж хахад тухайдаа доошоо үг надад хэмжлэн гардаг гэсэн үг. Тэгэхээр магадгүй манайхан нөгөө илүү юм тайзны жүжигчдийн бэлтгэсэн сургалт нь арай
давмгаж явагддаг ч юм уу яадаг ч юм. Тиймэрхүү тал бас байдаг гэж байна. Тэгэхээр энэ бол киноны хувьд бол энэ доошоо байсан гэдэг. Би бол тэгж боддог. Энэ бол миний хувийн бодол. Тийм болохоор л энэ юм байдаг. Би бол энэ чинь маш хангалттай юм одоо эмоционал хангалттай байгаа. Эднээс илүү байх юм бол энэ бол дэвил гэж шийдэл юм байгаа гэсэн. За уучлаарай би зүгээр нэг хошуу нэмэлт хамгийн гол нэг юм нь болохоор энэ байгаа юм. Бид нар бас одоо нэг амьдралынхаа үзэгчтэй амьдралынхаа ямар үеийг туулж байгаагаас хамаарат тэр хэл зэрэг гарч ийн гэдгийг бид бас аюулсаар олцох хэрэгтэй гэсэн санаа юм. Яагаад гэдэг вэ гэхээр бид нар өөрсдөө киногоо үзэх тэр дээр тодорхой хэмжээний тайлбар тавьж гэсэн санааш үзэгч хүний бид нар аюул их юм бодож байгаа. Нэг балан тавиалцах дотор байгаа бид нар урд өмнө үзчихсэн кино амьдралдаа туулж ирсэн юмнуудаа дандаа эргэцүүлж юм гэсэн үг шүү дээ. Тийм болохоор миний бодлоор ямар ч бүтээл дээр байсан. Ялангуяа одоо бас энэ бүтээл дээр бид нар аюул удаан өөрсдийн дурсамж, өөрсдийн үзсэн амьдралын туршлагатайгаа дандаа communication буюу харилцаа холбоонд ороод бид нар тэн дээр тодорхой хэмжээний тайлбар хийж байгаа гэдэг ойлголт. За тэгэхээр би зүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та нар бүхэн одоо энэ сая энэ киноны жүжиглэлтийн энтриг ингээ үзэж байгаа ч гэсэн би хүртэл өмнө 5 жилийн өмнө үзэж байхад бас тийм үзэж одоо тэр үедээ ойлгоогүй ухаараагүй аюу олон юмнуудыг нэмж олж харж байна л та. Тэгэхээр та бүхэн зүгээр би яг өмнө хэлгээд дахиад зөвлөхөд та нар бас 5 жилийн дараа үзээрэй. Тэрний дараа нэг үзээрэй. Энэ киног дахин үзээд эргэцүүлээд яг л энэ хувь тавилангийн тухайг бид аюу удаан ярьлаа шүү дээ. Энэтэй холбоотойгоор үзээд байх тусам арай олон өөр өнгө аяс тэрийг та нар харах болно гэж би бодож байна. Тэр үед та нар жүжиглэлтийн тал дээр ч гэсэн өөр бодол та нарын бодол хэрхэн өөрчлөгдсөн талаар харах болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та нар өөрсдөө үзэгч хүний хувьд, хувь хүний хувьд тийм ээ яаж өөрчлөгдөж байгаагаа ажиглах болов уу гэж бодож байна л та. Тийм. Яг юуны хувьд сэтгэл хөдлөлийн хувьд бол нөгөө чи ингээд нөгөө үргэлжлсэн үг уншихаар ингээд замд өөрийн төсөөллийг орчиж байгаа байхгүй юу те. Тэгээд тэр нөгөө өөрийнхөө төсөөллийг чи нөгөө одоо дэлгэцэн юм уу тайсны юунаас ингээд нэхэн гэсэн үг шүү дээ. Гэтэл энэ дээр болоод байна шүү дээ тийм ээ чи ингээд харах юм бол яг тэр компьютерын шийдгийг энэ одоо бүр айхтар ингээд сэтгэл хөдлөлийн ингээд үйлдэл төрөгчлээ гэсэн нэг тийм ээ. Одоо ийм сэтгэхүйн үйлдэл төрөгчлээ гэсэн нэг тийм дүгнэлт байж болох боловч чи ерөнхийдөө энэ жүжигчдийнхаа тоглолтыг харцсан ялангуяа юу шүү дээ маш их юм хэлж байгаа байхгүй харцсан тий одоо юу шүү дээ тийм ээ тийм ч учраас юу шүү дээ тийм ээ жүжигчдийн тэр нөгөө ерөнхий нөгөө харц үзээр одоо тий тэр юу өнтер нь бол айгуу тийм юутай тоглолтын юуг ингээ сайн харах юм бол тэр мэдрэмжүүд нөгөө тоглолтын жүжигчдийн тэр мэдрэмжүүд нь бол үү шүү дээ тэгээд хамаагүй илүү эргэлзүүлэлт хөтлөж байгаа мó гэж би бол юу яаж байгаа харж байгаа. За өөр за хин билээ баярхуу зөөр сэтгэлээ хэлсэн. Нэг жил ойлголоо. Би бас 5 жилийн өмнө үзсэн. Тэгээд тэр үед яг сайн ойлгоогүй юм байна. Одоо ингээд 5 жилийн дараа үзэхээр яаж юм бэ? насаар ахвалчиж тий. Тийм, насаар ахвалсан. Тэгээд одоо ингээд 30 гарсан наснаа бас ингээд нөхөс сорлоо хөвгөд одоо туйсан хатуулаас одоо цоглоос орж байна. Тэгээд сая ойлгошил боллоо. Тэгээд одоо ерөнхийдөө хүмүүс нөө яг л ийм байдалд орчод байгаа. Эхнэр нь одоо нэг хайр дурлалтай очирдаг. Тэнгүүд сууг хэрэглээ бүгдээ болъё гэж амьдралын тодорхой аав ч юм уу аав ерөнхийдөө аав амьдралын талаар алдсан мөнгө дөрөв ол хүмүүс тодорхой амьдрал ийм шумаа дөр явдаг. Тэнгүүд дөр яг сэтгэлзээ хэтрийн дэлгэнд орчиж байгаа. Ямар ч тийм амьдрал миний ойлгосноор амьдралд ингээд хүний зааснаар хүний жилүүснээр явахлаар тэр хүн ингээд амьдрах ямар ч сонирхолтой яваанда нэг 20 наснда бол одоо 10 жилээ төгсөөл ойд мод хожигнал тэгэл ажилдаа гараад гоё дандаа өсөөл дэмжээл
одоо их нөхөртэй болоод машин тэрэг аваад тушаал ахиал ингээл амьдрал дандаа өргөж явж байдаг. Тэгэхээр ингээд 30 гараад ирэнгүүт хүмүүс гинт ингээд хүний заавраар явцаад чиний сургуулаа надтай гэрэл надтай сууг тэгвэл жаарна ч юм уу тий. За яг мэдээж хэрэг бас заавал хэлээгээд муу гэсэн үг биш. Гэтэ ерөөхдөө дийлэнх нь зүгээр л хүмүүсээ ингээд заавраар явждаг. За бүгд төрөг олно бай. Тэгэнгүүт 30 гарангуут нөгөө тэгэд би юм бэлээ, би юу хэлээ, амьдралын зорилго юу хэлээ. Ерөөхдөө тиймэрхүү бас амар ажиглагдсан 5 жилийн дараа үзэхэд бас тэгээд энэ залуу миний ойлгосноор эцсийн за яг өөрийнхөө сонголтыг хийлээ тий. Аав нь бол амьдрал ингээд туслаас тутахгүй амьдраа гэсэн юу чиглээ. Тэр найз охин цолон нь бол тий хөлөө ингээд хайр сэтгэлийн төлөө тэр яа тий гэжсэн. Гэтэ хүн бол өөрийнхөө сонголтыг хийгээ. Тэгээд дуусахтаа гэрлээ одоо хар цагаан байсан ч өнгө ороод тэгээд юу бол тэгж л өөрийнхөө ажилтаа холбосон ч тэр ерхий ингээд юу хараад хаа. За хүн ингээд өөрийнхөө амьдарч ирсэн хөлтөөр бодогтой амьдрахгүй юм байна. Хүний хаар ингээд яваад ингээд ямар ч амьдрах сонирхолтой хаад цагаан хаа үзэж байгаа шиг тийм байх юм байна гэж бодлоо. Анхны удаа үзлээ гэдэг. Юу бай. За юу ийм асуулт би нэг Тарковскигийн киног үзээд ирэхдээ би арт хаус чиглэлийн киног би найруулж үзэж байсан л да. Яг тэрэндээ адилхан ер нь ийм одоо юу гэдэг концептуал диск нөгөө агуулгыг яг гол болох баримтдаг юм урсгалчлаа. Тэгмэд энэ модерн чиглэлийн урсгалаар кино хийхдээ бодол яг хизээнээс яг юм сэтгэлтэй төрвөө гэж нэг сонирм байна. Одоо мэдхгүй яг үнэ гэхэд зүгээр л одоо би ч гэсэн залуу байхдаа танаас шиг л ингээл кино дуудлаад кино хиймэл гэж боддог. Миний толгойд иймэрхүү юмнууд хэрэгэлдэг, иймэрхүү кино үздэг. Тэгэл тэгвэл явж байгаа гэсэн. Тэрнээс биш надад одоо байлгаантай кино, тагнууртай кино гэх сонирм байдаггүй учраас л иймэрхүү юм хийж байгаа. Гэхдээ би хүн ойлгохгүй юм хийж ийн гэж өөрөө бодсон ч боддгүй, хүнээс онцгой гажууд юм хийж ийн гэж боддгүй. Зүгээр л иймэрхүү юм надад сонирхолтой. Тэгээд бас сонирхолтой байдаг хүн ядаж төөхөн ч гэсэн байх ёстой гэж боддог. Тэгээд л хийж байгаа гэсэн. Ер нь бол энэ чинь уран бүтээлч хүн гэдэг чинь ямар хүний хэлдэг юм бэ гэхээр хэн нэгэн хүнтэй ярилцахыг хүссэн л хүн шүү дээ. Тэр зүгээр л ярилцах хэлэл өөрөө зохиож байгаа болохоос биш. Ер нь л хэн нэгэнтэй ярилцахыг хүсэж л байгаа. Тэгэхээр энэ кино ч гэсэн миний танартай ярилцахыг хүссэн яриа л гэж ойлгох. Тэрнээс биш нэг ямар ийм тийм зэм тэр нь бол нэг тийм чухал биш баг. За баярлалаа. За би нэг юм нэмээд хэлчихээ. Яг хүүхдүүд асуулт маань хамгийн гол нь манай жигчсэн найз кинон дээр нэг бас ишлэл явж байгаа шүү дээ. Ишлээд аюул гоё. Жигчсэн найз хан киноны хоёр хэсэг болж байгаа шүү дээ. Асуухгүй байна. Биднээс зөвхөн байсан дээ. Хоёр кино хоёр хэсэг болж байгаа шүү дээ. Тэр үед юу одоо манай жигчсэн суултаа тийм ээ. Тэгээд тэр хин дуучин цэцгээ гэдэг тийм ээ арс үгүй гэж үзсэн. Сууд номсод багшижсэн. Тэр хоёр хүний тэр хэсэг байгаа шүү дээ. Тэр баг гайхамшигтай тэр сценийг их гоё уран оруулсан байна. Тийм ээ машин хүртэлтэй багт үтж тэр москвич гэдэг одоо тэр юм машин. Одоо нэгээс нь та нар тэр орны ард талд байгаа тэр Улаанбаатар хотын дээрээс авсан зураг тийм ээ социализмын үеийн шахуу тэр одоогийн тэр шаваарлцсан олон барилга тэр байхгүй. Та бүхэн тэр цонхоор ингээ харах юм бол яг тэр хэсэг дээр шахуу баг тэр хүүхдийн одоо ордон харагдаж байгаа харталт тэг чин машины төвчлөлттэй тэрний гудамжны хэсэг гэх мэтлэн юм одоо юу гэдэг яг Улаанбаатартай холбоотой бас айгүй олон онцлог хэсгүүд хүртэл гарч байгаа байхгүй. Би одоо зөвхөн жишээлбэл сая үзэж байхдаа би манай найруулагчаас асууж байлаа. Энд тэнд авсан уу? Энд авсан уу гэдэг. Яг би нөгөө өөрөө батай болохоор тэр вакейшнуудыг айгүй олон өөрөө найруулагч үзэж явж ирсэн. Тэгээд тэр болгон дээр бас тийм ээ
надад бас Улаанбаатар хотын одоо Монголын онцлог түүх кино үзэх явц байнга төрж исэн. Миний дурсамжтай холбоотой маш их олон асуудлууд гарч ирсэн. Тийм болохоор та бүхэн ч гэсэн одоо явандаа тийм ээ олон жилийн дараа киног үзэх бол эсвэл өөр кинонууд үзэж яхад хүртэл гарна шүү дээ тийм ээ ямар байсан гэдэг. За энэ залуу хүүхдүүдээс ч нохоо орон үзчихсэн хүүхд байна уу би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ингээд та нар Герман хариулагч кино болгоныг та нар үзээд байгаарай. Тэгэхээр ер нь бол тэрнтэй холбоотойгоор бид нар өөрсдийнхөө тийм ээ Монгол одоо энэ Улаанбаатар хотод амьдарч байгаа улсуудын түүхүүд байн иргэн сэрэгдэг энэ дээр би найрлагч баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд дуусахгүй. Санаа за стоп. За би бас нэг сэтгэлээ бас нэг асуучихъя. За тэгэхээр энэ кино бол би анхнаасаа үзэж байгаа гэж байна. Тэгээд ер нь бол киноны энэ бол бас аягүй таалагдлаа. Тэгээд ер нь одоо энэ цаг үед ийм кино, ийм төр жанрын ийм кино бол бас аягүй их эрэлттэй нийгмийн сэтгхүү одоо залуучуудын амьдралыг үзэх үзэлтэй амьдрал одоо энэ амьдрал байгаа одоо энэ хэв маяг энэ юм дээр бас одоо оюуны тэр бодож сэтгэж байгаа тэр юм дээр бас нэг юм одоо кино үзээд хүн нэг тийм ухаарл авах тийм өөрийгөө нэг юм бодож дүгнэх нэг тийм юм байх хэрэгтэй юм шиг санагддаг байхгүй юу. Гэтэл одооны энэ кинонууд бол бас тийм биш. Харахандаа бүр харин ч бүр буруу тийшээ болоод байгаа юм шиг. Тэгээд миний өөрөө одоо кино үзэж байгаа тийм юу харахад байхтай ч харагдаад байна. Тэгэхээр энэ кино одоо түрүү бас ингээд хүмүүс асууж байна. Хар цагаан яагаад байгаа юм бэ? Энэ миний хувьд бол яг хар цагаан бол айгүй бүр юу ятсан тохирсон. Хар цагаангүйгээр нэг өнгөтөр үтсэн бол арай өөрсдөө тийм энэ киноны төсөл үлдэх юм уу тийм ихэмжлэнгийн нэг тийм хар цагаан энэ шийдэл нь бол айгүй миний хувьд их бас шийдэл олж байгаа гэж харж байна. Тэгээ ер нь энэ кино 2020 онд ингээд хийгдсэн гэж ойлголоо тийм үү тийм. Тэгээд одоо өргөнд олон нийтэд яг зэт гарчсан. Гэхдээ энэ бид чинь 7 хоногоос илүү байдгүй шүү дээ. Кино заа. Ингээд хүн үздэг учраас. Арил чимээ кино биш. Ер нь энэ төрөл жанрын кино энэ Монголд хэр олон хийгддэг байна тийм. Би бол нэг сайн санахгүй. Олон улсад энэ төрөл жанрын кино бас хэр одоо хийгддэг хүмүүс одоо олон нийт юу дэлхийд ер нь одоо үзэгч хэр байдаг тийм. Монголд одоо энэ киноны за ер нь бол кино үзэх соёл тийм Монгол яг нэг тийм юм хаа газар юм шүү дээ. Нэг тийм миний хувьд бол нэг Монголын бүр онцлог нэг тийм муулаад юм алах. Ерөнхийдөө бол хаас агуул амирхүү төрлийн юмуд бол үзэж арай бага л байдаг. Яг Европын бол нөгөө кинон арай илүү хүчтэй арай одоо юу Европын гэх бол арай иймэрхүү маань гэхдээ энэ чинь зөвхөн кино биш л да нөгөө бусад урлагийн төрөл зүйлүүд нь аягүй сайн бааз суул сайтай биднээс урлагийн төлөв боловсролыг нь аягүй багаас нь өгчөж байгаа учраас арай юм жоохон төвчээртэй ханддаг юм уу да. Тэмцэл тал байгаа. Гэхдээ нэрэх тийм бүр газар тэнгэр шиг аймаг тийм болов их байхгүй болов. Тэр бас яг одоогийн цаг бол угаасаа үзэгчийн behavior тийм үзэгчийн кино үзэх соёл арга барил чинь шал өөр болж байна л да. Одоо ч нөгөө сошиал дэх нөгөө так гэсэн нөгөө ингэ жоохон уртхан барьсан юм хүлээж авч юусаа чадхаа болсон. Юусаа гадна дотнгүй. Тэгээд жоохон юм бодуулах маягийн юм тавьдаг. Тэгээд юусаа яахгүй зүгээр л ингэ нэхэд дараагийн мэдээлэл нэхэд ахаас биш энэ нэмийг
хараад би юу бодох вүлээ гэдэг тийм юм бол хүмүүсийн толгоноос ачигдчих л байх шиг. Тэгээ энэ бол аюул харамсалтай байгаа л да. Тийм аюул харамсалтай. Одоо жишээ нөгөө сонгуул өгөх соёлгүй гэдэг шиг кино үзэх соёлтой хүмүүс аюул зөв. Энэ чинь одоо бидний үе бол ухаан уран зохиол дээр төлөвшөж хүмүүжж байгаа бий болсон киноч гэж ойлгох хэрэгтэй. Одоо 70-80-аад он хүртэл хийжсэн киночдод ерөнхийдөө бүгд уран зохиолоос өсч өндөйсөн найруулагч байна. Дэлхийн бүх том найруулагч байна. Бүгд уран зохиол based. Тарантино энийг бол эвж шинэ комиксик гарч ирсэн юм. Үйл явдал үлстэл тэр юм маш их хүчтэй. Тэрнээс тэр киноны ритм бүтээстэл бүх юмуд кино хэлнийх нь бас жоохон шинжил. Тэгэхээр одоо 90-ад оноо 1990-аас ингээд 2010 он хүртэл үеийн тэр хэсэг том найруулагч нарууд үндсэндээ ихэнхдээ комикс дээр хүмүүжсэн. Тийм их юм. Одоо бол одооны найруулагч нарууд сошиал дээр хүмүүжлээ болж байгаа. Кино энэ цаашдаа яаж үржих, юу болохыг бол таашгүй. Миний би бол тэгж л харж байгаа. За ингээд юу ярьлаа. Түншөдөр авах шиг хэлчих юм. За. Тэгээд би бас яг 5 жилийн дараа үзчихэв. Яг 5 жилийн өмнө кинотеатрт гарахад би Гэгэгдэн кинотеатрын маркетинг байсан. Хоёулаас уулзчихсан та санаж байгаа. Тэгээд 5 жилийн өмнө үзэхэд бол бас нэг хэлсэн. Олж хараагүй юмнуудаа би сая 5 жилийн дараа дахиад харагдаа. Тэгээд одоо болохоор миний хувьд соёл урлагийн сургууль бас дэлгэцийн найруулга гэдэг хичээл бас орж байгаа. Тэгээд яалтч чухал одоо нөгөө тархины залхуурал гэдэг юм нийгэм даяар маань үүсчихэд юм даа гэж ихэд бол хараад байгаа хгүй. Тэгээд дээрээс тэгэхээр арт чиглэл үсний дараа дандаа ингээд нөгөө ингэсэн бол тэр яасан бол гэдэг нөгөө асуулт үлдэж явдаг болохоор дээрээс нь хүүхдүүд маань бас судалж үзчихээвэл бас та хэд маань сайн уран бүтээлч болоход чинь за дээрээс нь нөгөө нэг түрүүн зохиол дээрх жүжиглэлт хүлээж авч байгаа байдал та ч гэсэн бас хэллээ нөгөө дэлгэцийн жүжиглэлт, тайзны жүжиглэлт гэдэг юм бас ялгаатай байдаг гэдэг тал дээр одоо яг нэг нүггүй хэлэхэд бол соёл урлагийн сургууль бол тайзаар л мэдээд юм л та. Гэтэл яг нөгөө нэг Монголын бааз суурь болсон одоо киноны маань жүжигчд болоод одоо бүхэл зүйлсийн маань жүжигчдийн бааз суурь тэнд бэлтгэгдээд идэг. Гэтэл одоо нөгөө яалтчгүй тайзны жүжиглэл яваад байдаг тийм дэлгэцэн дээр ирэхэд тэгэхээр хүүхдүүд минь энэ талаас бас амар сайн судалж үзээд энд тэнд очиж нөгөө сурсан мэдсэн юм чинь ер нь бол хүн илүүддэг юм аа. Тэгээ дамаа ялангуяа нөгөө арт чиглэлийн кинонуудыг бас сонирхож үзчихвэл та нар ингээд нөгөө нэг дахиад хийжээл гэдэг тархины залхуурал гэдэг юм байхгүй болно шүү. Тэгээд энэ сайхан уран бүтээл хийсэн байнаас талархаж байна гэдэг баярлж байгаас мэдээ. Нөгөө түрүүн асуусан чинь би ийм төрлийн кино үзэх дуртай гэж агсан шүү дээ. Тэгээ таны дуртай өрн кино гэдэг уран зохиолын ном ч юм уу? Тэрийг таныг чи ер нь бол ийм төрлийн киног надад нэгсэн Тарковский л одоо энэ би угаасаа гэхдээ Тарковскийн кино гэхээс илүү би онлайн ажилд илүү дуртай. Тэр хүний онлайн киноны онлайн талаар бичсэн юмнууд нь маш сонирхолтой. Одоо хүртэл үнэн буураад байгаа. Кино ч өөрөө маш хурдан маш өөрчлөгдөж байгаа учраас яг нэг гимиг ингээ бариад авах шаардлагатай байна. Тэгээд дээрээс нь хүн чи өөрөө хэрвээ чи байрандаа зогсох хүсэхгүй байх юм бол чи ч гэсэн бас өөрчлөгдөх ёстой. Ер нь бол ингэж кино яг жинхэнэ уран бүтээлч кино найруулагч байна гэдэг чинь бол насан туршдаа л юм хайж суулж үлгэр шинэ юм нээлттэй байх хэрэгтэй л дээ. Тэрнээс биш би энүүнд хайртай би энүүнд дуртай гэдэг
тасалуулах юм бол чи өөрийгөө хайрцаглаад тэгэл байхгүй болчихсон. Тэгэхээр би маш олон янзын өөр амжилт кино. Тэгээд одоо жишээлбэл би өөртөө жоохон юм төстэй ингээд хүн чинь ингээд хийгээд өөрийнхөө арга барилыг ингээд жоохон ингээд алхмаар ингээд жоохон олс хийгээд ихлэхээр яг тийм төрлийнхөө юмыг л хийх гэдэг тал ажилладаг. Тэгэхээр эсвэл тиймэрхүү юмдад илүү сонирхолтой тиймэрхүү юм үздэг өөр юм үзэх дургүй болчих. Би бол эсэргээрээ байхыг л хичээдэг. Өөрийнхөө хязгаарч хийж чадахгүй кинонуудыг хийж байгаа хүмүүсийн киног сонирхож үзэх. Ларс фон Триер ч гэдэг юм уу. Ларс фон Триерийн кинонууд меланхолия ч гэдэг юм уу. За бүр антихрист гэж кино байдаг. Энийг бол би хизээч хийж чадхааргүй кино л доо. Хизээч би тэгж хийхгүй л дээ. Надад тийм юу байна. Гэхдээ тэр тусмаа надад тэр хүний хийж байгаа тэр ажил нь маш сонирхолтой гоё. Тэгэхээр энэ Тарковский юу хийж байгаа нь бол хэлбэрийнхаа маш том ялгаа, агуулгынхаа хувьд маш том ялгаа байгаа шүү. Гэхдээ энэ чинь шал Тарковскийн тухайд дурдсан би их баяртай байна. Ягаад гэвэл би бас шүтгшрэгч юм байхгүй юу. Тэгээд одоо нөгөө социализмын үед чинь бас Тарковскийн тухай ярьж болдгоо байсан. Тэгээд файлдаж биш зүгээр өөр кино үзэх боломжгүй бид нэр Оросын кино үздэг, Оросын кинонд ажилласан нөгөө Тарковскийн тэгээд нөгөө юу өөрчлөгдсөн шилжилт ихсээ дараа би Тарковскийн тухай нэвтрүүлэг хийжсэн байхгүй юу телевизэд байхдаа. Тэгээд бас нэг за яг энэ зүгээр дурсан ч учраас дуусчлаа. За ингээд бид нар дэрж одоо киногоо үзүүлсэн хинтээ юмтаа дахиад талархад илэрхийлээ. Тэгээд энэ байгаа. За тэгээ Батман багш бас их цаг дөнгөж эхэлж байхад саяхан чөөрч байх. Өвгдээд маань онтоолыг 12-ны нэрээр хэвлэж ухурч барч тулайч лооч могойч моринч ходинч мичинч ахаач мохойч гахайжил дуусаа онтоолман эргэж тоолох учиртай байдаг. Эхний жилийн амтэн тотоогүй байжээ.
За тэгээд та нар өмнө нь үзчихсэн байдаг хүүхд тахта. Үзчихсэн үү? Одоо хүүхднээс санаад хүүхднээс иргэд санаад гоё яваач тээ. За тэгээд манай мега бол ерөнхийдөө 10 гаруй одоо бүтээн киноны найруулагчтай зураачаар нь ажилласан. За тэгээд телевизэд ажиллаж байхдаа бол бас манай их олон жүжигэд хийжсэн юм туршлагатай зураач. За дараа нь Black Box театрыг мэдэн шүү дээ бүгдээрээ тэрний үндсэн үүсгэн байгуулагч эзэн нь. За тэгээ 20 гаруй жүжиг одоо Black Box-д тавигдсан тийм үү? Тэгээд голцоо дандаа абсурд тийм одоо сюрреалист абсурд одоо тэнд маягийн одоо жүжигүүд байдаг. Ийм туршлагатай уран бүтээлч байгаа. За ингээд асуулт тань хүмүүстээ. За асуулт. За би нэг товчхон нэг юм хэлээ. За бүгдээрээ одоо Google-ийн кино гэдэг чинь нэг стоп моушнээр хийсэн тийм ээ кадраар авсан чинь Google-ийн кино тийм манай 6 оноод шаардсан зам. Нөгөө хүн болохоор одоо 6-аар хийсэн байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр нэг гол зарчмыг бид нар ойлгох хэрэгтэй. Монгол маягийн нэг элемент ороод байна шүү дээ. Тэгэхээр бид нар яаж ирсэн бэ гэхээр бас нийгмийн нэг тодорхой үе шатын нэг тодорхой үед бид нар үндэсний уламжлалтай бүтээл гаргах тийм үе тохиогоод тэрэн дээр одоо энэ найруулагчдын дээр их сайн бүтээлчээр ажилласан гэж хэлмээр байна. Ягаад гэвэл бид нар өмнө нөгөө одоо бүгдээрээ мэдж байгаа социалист маягаар юм уу социалист тийм дүр зурагтай тийм Google-ийн кино юм альва нэг бүтээл тойрох хэрэгтэй гэдэг социалист бие хүн бүрдүүлэх гэдэг. Тэгэхээр нэгээс нэ үндэсний соёл онцлог гаргах үед яадаг байсан бэ гэхээр биднийг одоо хамгийн гол аюул нь одоо үндэсний үйлчлэлтэн маягаар авч үзээд тэр үед жоохон дээхэн үед бол сэхэтний төөрөгдөл энэ гэдэг бидний чинь дээрээс айгүй мундаг главлист буюу тэр одоо социалист одоо тэр биш коммунист одоо Монгол ардын хувьсгалт намын одоо хянан шалгах байгууллагууд нь сайн хяндаг байсан. Тэгээ одоо энэ бол одоо бид нар анх удаа одоо энэ найруулагчийн бүтээл дээр бол Монгол үндэсний онцлог гаргах тэр элементүүд гарсан. Учираас энэгээрээ их үн цэнтэй бүтээл юм шүү. Та нар тэгж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл энэ дандаа залуу хүмүүс байгаа болохоор та нарт нэг тийм төдийлөн сонирн биш юм шиг байж магадгүй. Гэхдээ энэ яаж нөхлөв бидний тодорхой хэмжээний туулж ирсэн түүхийн тодорхой одоо илэрэл энийг гэрч тийм бүтээл гэж шүү. За тэгэхээр 1984 онд 3-4 оны үед одоо социализм ид одоо Ленин заасан замаараа урагшаа явж исэн. Урагшаа гэдэг нь ч юм айл зүгээр өгөж мэдхгүй зүгээр урагшаа л яваад исэн. Тэгсэн чинь даалгавар өгсөн. Олон нийтийн радио телевиз буюу мэдээлэл радио телевизийн улсаараа зантуу гэдэг дарга байсан. Тэгээд чи хүүхэлдээ киног Монголд бий болгох. Урд нь ганцхан хийсэн байсан нөгөө унаг гэдэг хөргөн тийм тэгээ янз бүрийн хөргөн кино байсан. Тэгсэн чинь том даалгавар өгсөлтөө. Тэгээ би машин дээдийг зогссон байжгаад тэр кинонд ажиллаж ирсэн. Тэгээд түрээс нэг жил ажиллаад дараа жилийн шалгалт өгөөл. Тэгээд намайг Бунтаргай сургуульд явхад чи найруулагчийн ангиасаа татгалзаад явган яг Ойзрын кино урлагийн дээд сургуульд Ойзрын ангид ажиллаж ирсэн. Одоо нөгөө бид их орныхоо төлөө тулдсан юм гэдэг нөгөө чөлөөлөлөө том кино шүү. Түүх болсон тийм том кинонуудыг найруулагчийн ангид. Тэгсэн чинь чанга баг даалгавар өгч чи Монголын хүүхэлдэйн киноны яг мэргэжлийн суурийг тавих хэрэгтэй. Монголын хүүхэлдэйн кино ингэж зүгээр нэг сайн дураараа гэдэг юм байж боломоргүй. Тэгээ чи өөрөө зураач хүн дээр нь бас хүүхэлдэйн кино сонирхдаг ингээ Бунтаргай намайг шахаад зургийн шалгалт өгүүлээд дахиад зургийн шалгалтаа өгөөд бас тэнцээд ингээ би 2 дээр явсан. Тэгээ очиод би хацтай.
Зөвлөлт толгой тулсын ардын жүжигчин Иван Петрович Иванов Вано гэдэг нэг одоо жүүдийн одоо үний шавн ус. Тэр бол Оросын одоо хүүхэлдэйн кино бас л үнэлсэн үний нэг. Тэгээд урд нэг хүн төгссөн байсан. Тэгээд намайг ингэхгүй нэгдүгээр курсээс явахгүй. Чамайг дөрөвдүгээр курсээс шууд аавна гэд. Тэгээд би кино урлагийн дээд сургуульд тэр мундаг нэр үндэтэй сургуулийн дөрөвдүгээр курст ороод 4, 5 тэгээд диплом хамгаалалт төгссөн. Тэр хооронд намайг авчиад бүр тэгээс гэж байгаа юм шиг миний бүх тэр нөгөө диамат янз бүрийн хичээлүүд байдаг оркестр тэдний бүгдийг аваад зөвхөн одоо мэрэгжлийн хичээлийн ангитэйгээд дээр нь өдөр бүхэн соёл мультфильмээр ажил хийж болгосон. Одоо намайг сургаж ирсэн. Тэгээ нөгөө нэг бичиг үсэггүй жолоо байж сурсан нөгөө зэрэг дэрээд гэдэг шиг. Тэгээд тийм том зөвлөлт тавьсан. Чи хоёр кино ер нь хүүхдийн кино 3-5 төрөл хийдэг. Зургаар хийдэг, хүүхдийгээр хийдэг, бас юмар хийдэг. Тэр нь юугаас хийж болно. Гэт намайг аваачаад тэр дипломын ажил хийх үед манай багш за хүүхдийн киногаар чи юу хийх гэж хүүхдийгээр. Тэгээ би хүүхдийгээр одоо сайн хөдөлж байгаа шиг ийм нэгнэ шүү. Зургаар энэ 12 жилд олсон шиг ийм одоо болтон цаг биш нэг юм болтой даа. Тэр миний диплом ажил л да. Ингэж даалгавраар би диплом ажил хийж ирсэн. Би өөрөө ч одоо юу яасан биш одоо их орондоо юм ааши том бэлэг авчирч байгаа юм. Тэгээд бүх хэрэгтэй юмнуудын тэндээс аваад богоонд ачаад тэгээд нааш ирсэн. Тэгээд 125,000 шилж хөрвөлээр миний диплом ажлыг хамгаалуулж ирсэн манай эндээс 125,000 алтан хөрвөл гэдэг бол одоогийнхоор бол бараг $400,000 юм ааш. Тийм хэмжээний. Тэгээд бид 10 минутын кино хийж байгаа. Тэдний үнэлгээгээр хийж байгаа. Тэднээс хүмүүс ажиллаж байгаа. Тэнд бүх юм хийж байгаа. Угнаас лайк гэдгийг. Тэр хөдөлгөөнийг оруулж байгаа. Тэгэхээр миний энэ кинонууд бол яг л хоёр гадны компанид ажилласан хоёр киноны нэг нь та нарын сая үзсэн соёл мультфильмтэй хамтарсан хүүхдийн кино. Тэр болгон 12 жилд орсон. Тэрний хөдөлгөөн энэ төр бол зүгээр дэлхийн түвш. Зүгээр дэлхийн түвш. Дараа нь биднээс Америкт хамтарсан кино хийсэн. Америк Холливуудын Итали Тунс гэдэг нэг тийм компани байдаг. Бидээс Америкт хамтарсан гişтэй ажил юм байгаа юм л да. Америкийн Холливуудын нэг компанид хамтарч хийсэн гэсэн. Тэндээс бүх мөнгөнд гаргасан харандагаар хийсэн. Тэр нь анхны аавга та нар 24-нд үзнэ гэсэндээ 12 сарын 24-нд төвчиг гэсэн чинь дуу байхгүй нэг. Гэхдээ дуу гэж байсан уул нь тэрний зүгээр дүрсийг харах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ өндөр уран чадварын ийм юмнууд хамтарсан юмнууд ирэхээр манай кино хүүхдийн кино их өргөж өгсөн. Тэгээ биднээс энэ телевиз дотор одоо энэ хажуугаар та нар сургууль хажууд нэг яндан байгаа биз дээ. Юуны уурын зугны. Тэг доор нөгөө юуныхан байгаа биз дээ. Автогараж. Тэр яндангийн доор биднээс анхныхаа студийг байгуулж ирсэн. Тэр яндан одоо уурын зугхан нь шүү дээ. Уурын зугхан гаргаж хаяад тэр хүмүүс тоосон тул чиглэлгээ хийгээд тэгээд биднээс анхны студио байгуулж ирсэн. Телевизийн кино үйлдвэрийн хүүхдийн киноны цэг гэдэг нэртэй. Цэг гэдэг. Тэгээд тэр үед надад хамгийн
хамгийн их ойр байсан хүмүүс бол наран жаргал их багш тэргүүтэй тэр үйл багш байгаагүй соёл урлагийн редакц. Соёл урлагийн редакцийн надад зураачаар намайг ажилуулдаг. Жүжигэндээ. Тэрэнд би орж бас халдвар хийж мөнгө олдог. Тэгээ манай багш надад зааж өгсөн. За нэг л юм анзаараарай. Чамайг шагналах уу мөнгө авах уу гэвэл чи мөнгөний авчих. Манай социалист систем хүнийг шагналаар хоосон ажилуулад гэдэг юм аа. Бити тэрийг аваад мөнгөний авах батараа. Тэгэх юм бол чи одоо би хувийн театртай 20 хэдэн жүжигтэй. Тэр олон реклам хийсэн. Бид зах зээлд оронгууд хүүхдийн киноч нэг богинохын хийдэг учраас рекламд маш ойрхон. Тэгээд дөрөсөө секунд $50 биднээс хийж хэлсэн. Нэг гэтэл $50. Хүн ер нь уран бүтээлчид та нар төгсөөд гараад өөрийгөө өндөр үнэлж сурна. Өндөр үнэлж. Яхаа $500 байгаад болно да гэх юм насаараа $5 зэрэг юу. А $50 гэж хэлчихэд тэрнээ хүрч юм хийх юм бол чи байж. Хүрч чадахгүй бол бүр $1 ч энэ ороо өнгөрөөж байна. Тэгэхээр уран бүтээл гэдэг бол хэрэг дээрээ хоололт хэлээд байгаа. Алдар нэрийг ч солдог. Ийм л миний амьдралын зам бол оюун зөвлөл хийсэн. За. Асуулт энэ одоо хоёр кинотой холбоотой ч юм уу өөр бүсэг. Ерөөсөө хүүхэлдэйн кино би өөрөө зураач учраас метафор, символизмыг их өндөрлө өргөдөг. Шаазын зам бол ер нь шаазын юм бол амархан хагардаг. Гэхдээ гоё байдаг. Үнэхээр гоё байдаг. Тэр зам айгүй өргөн зам байгаас. Таанч гүндий. Тэ хагарсан. Дотор нөгөө болгон алдсан. Дотроос нь маажгаад хийчихлгүй тавьчихад өөрийгөө авлаа хийж. За энэ гол зорилго бол Монголын хүүхэлдэйн кино хүүхэлдэйгэрч зургаарч кино зурж эхэлсэн. Энэний дараа жинхэнэ зураг бүтээлүүд ургаж гарсан. Манай Монголын нэг 10 хэдэн сайн кино бий хүүхэлдэйн кинонууд. Германд хамтарсан нэг кинои тэр нь унаг та нар мэднэ шоудын дотор орцдог. Чанва. Иймэрхүү юм. Харин энэ 12 жил тулгын орсон нь их гүн утгатай. Энэ бол одоогоор бол их хурлын гишүүн болох гэдэг үнтэй адилхан. Яг л тэр юм чинь. Өөрийгөө олох гэдэг байхгүй. Сонгоод өрсөлдөд юм чи 10 түмэн амтан байгаа үстэй. Аазмааз янз бүрийн юмнаас хэлээд. Тэгэхэд 12 ширхгийн сонгоод тэрний нэг болчихсан надад хүн хат яваад байгаа хгүй. Хүнээс асуугаад, эндээс асуугаад яах вэ гэж тэгснэ өөрийгөө олоод яг тэрний шиг та нар одоо өөрийгөө олох хэрэгтэй. Би 1990 он хүртэл өөрийгөө олоогүй. 96 онд энэ киног хийж, 86 онд хийжсэн ч гэсэн 90 оноос хойш биднээс би хинбэ гэдгийг бодож эхэлсэн. Бид хинбэ гэдгийг бодож эхэлсэн. Хаашаа явж байгаа вэ гэдгийг бодож эхэлсэн. Их гинэн байгаач бид бодох шаардлагагүйсэн 90 онд. Дараа нь бодчих юм чи биднээс өмнөөс. Тэгээд биднээс яг хоосон газар нөгөө ах маань поездд суугаад яваад гисэн. Энэ хуудын тал нутагт биднээс хоосон лангуутай үлдсэн 90 онд. Тэгтэл хинбэ гэдгийг биднээс бодож эхэлсэн. 10 жил бодсон биднээс учир олохгүй. 2000 он гэтэл биднээс азтай
хөлийнхөө доор алттай. Жаг нүрстэй. Байсан ч өнөөдөр яасан. Нөгөө жаг нүрсийг хулгайчих. Новшнууч. Одоо чи хулгайсан, чи хулгайлаагүй байна. Чи сайн үеингээс сууж шин. Өнөөдөр яг одоо энэ байдалд Монгол Ардын намын хамгийн том хулгайч нь даргаа сонгож байна. Хулгайчдынхаа даргаыг. Үгүй чи өөрөө киноч өөрөө уус дээр болчихсон байна. Чи намайг гэж мэдээ. Тэгээд энэ 12 жил хулгай олсон гэдэг чинь тэр чигээр улс төржүүлийг бол аюултай улс төрж байгаа байхгүй. Нарыг хэн төрүүлж харах вэ? Юу гэж нарыг хэн төрүүлж харах. Би ерөөсөө өндөр юм чинь ханаас ч харж чадна. Би 100 жил энэ харууд амьдарч байгаа юм чинь харж чадна. Чи дөнгөж саяхан дээрс харж чадахгүй жижиг юм. Яг надад харуулгаар энэ цаад утганууд нь бол маш аюултай юм. Гэхдээ энийг би тэр үед бодоагүй. Яг тэр 86 он юу яасан? Юу олс төрч юу хийстэй тавасайга шилэн дөрөө шиж. Тэгэхээр аливаа нэг том гайгүй шийдэгдсэн юм бол ингээд цаашаа төлж идэх байхгүй. Ер нь уран бүтээл хийх ингээд бодож байгаа нэг юм бодорой. Яг ихний сэдв аваад санаа аваад хийх чинь оргилоод авах юм бол зөв байна. Тэгэхгүй дүггээ зогсчихвол юм бол тэгээд цааш явахгүй. Тэгээд хөвч гараад ирэхээр тэгээд явах байх шүү дээ. За нэг юм уу. За яг юуныхаа нөгөө үзэл баримтлал нөгөө юуг нь ярьж байгаа гэдэг өнөөдрийн нөгөө улс төртэй жишээ чинь өнөөдөр бидээс ангилж байгаа юм. За боловч за хүүхдийн киноны зохиолчдын онцлогийн талаар ярьж байж таа бид нар энэ хоёр зохиол дээр хүүхдийн киноны зохиолч манайд байхгүй. Манай яг ихэвчлэн адны дотныг хадаад үлгэрээ хүүхдийн кино үлгэрээ их сайн ижилтэй үлгэрээрээ жишээлбэл Андерсон гэдэг нөхөр үлгэрээ дахиж бичсэн. Оочин дээр олон жил ярьсан үлгэр байсан биш нэг чүдэнц зураад яваад байдаг охины тухай. Тэрийг Андерсон шинэ өнгөөр бичингүүд үлгэрийн кино маань өнөөдөр их болго гараад ирж байгаа. Нөгөө Английн нэг хүүхэн байгаа шүү дээ нөгөө одоо том олон англи кино хийсэн. Тий. Ер нь болоо шүү дээ. Дэлхийн бүх зохиолууд нэг л жайг баригддаг. Тэрний юу вэ гэхээр агуудч байсан, гэр эсгийгэртч байсан, эрүүлжин хан дундч байсан заавал эхлээд нэг баатар төрдөг. Тэр баатар маань ямар нэгэн заслуушны буюу хийгээгүй гэмжинтэй байдаг. Хийгээгүй гэмжинтэй хүн маань тэрийг батлахын тулд тэмцэж игэлдэг. Тэгэхээр үлгэр ярьдаг тэр нэг юу байна да. Одоо дэг жайг тэр үлгэр ярьдаг дэг жайг нь манайд байсан. Тэрийг бидээс хөгжүүлээгүй. Тийм учраас манай Монголын хүүхдийн кинонууд хэцүү. Ил, цагаан, гинэн гаднах ягаад тийм байдгийг нөгөө сэргэн мандалтын үеийн ч юм уу хэдийн үеийн ч 1700, 1600, 1800 оны сайн зохиолчд дунд нь ороод үлгэрийн зохиол болсон. Тийм учраас өнөөдрийн бидэнд уншигдаад ямар сандаа биднээс нууц тавьж байгаа шууд бариад аваад уншиж чаддаг шүү дээ. Энийг ойлгохгүй байна. Тэгэхээр хэрэг дээрээ зохиолч баг байхгүй гэсэн. Ер нь бол онлын хувьд бол нөгөө зохиол хүүхдийн киноны зохиол бол үнэхээр нөгөө одоо кино зохиолын эцэстэй болчихсон. Тийм. Одоо нөгөө сэтгэлдээ онлыг бид нар бүгдээр мэдэн шүү дээ.
нэгдүгээр хоёрдугаар үлээвч одоо эхлэл дунд хэсэг Аристотелийн онолоор тэр юу тэгээд зөрчсөн юу. За тэгээд энэ шаардсан замын санаа санааг ингээ харахаар яг нөгөө бид нар ингээ дандаа нөгөө вижн одоо нэг уран бүтээлч алсын хараа талаас нь ярих юм бол энэ шаардсан зааны бас одоо яг нөгөө санаа нэрштэй тийм ээ бас айгүй юу байгаа зү тийм одоо концепцуал гэж ярьдаг шүү дээ. Тийм үзэл баримтлал бүхий одоо бас тийм юу байгаа байхгүй. Тэгээд нэг талаас нь ингээ харах юм бол айгүй тийм юуны байгаль орчны сэдвтэй тийм ээ. Нөгөө талаас нь ингээ харах юм бол тийм ээ бас ингээ юунуудын хоорондын зөрчил тийм ингээ хоорондын ингээ зөрчил байгаа чинь тийм. Гэх мэтээр араа энийг ингээ харахаар зэрэг бас үзэхэд нэг сонирхолтой. Тийм ч учраас бас та нарыг ингээд инээлдэг байгаа байхгүй. Энэ чинь нэг юм байгаа учраас байна шүү дээ, тийм ээ. Тэгэхгүй тэгэл ойлгоогүй болоод хүмүүс чинь ингээд дугаас сууж байна. За би энэ нэг юм хэлэх гээд байгаа. Тэр та нар Google кино анимашн анги өгөх байна уу? За та нарт зүгээр яг би зүгээр товч дурдаад хэлэх зүгээр та нар тэр ялангуяа 12 жил дээр хараарай. Google кино болгон дээр key animator буюу мультипликатор гэдэг чухал хүн байдгийг зурш болгоны хөдөлгөөн гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл тэр тэмээ байна уу, үхэр байна уу, ямар амтны онцлог байгаа тийм ээ. Тэр онцлогийг хөдөлгдөг тэр амтны хөдөлгөөнийг тэр тооцоолдог тэр одоо зураач байгаа. Тэгэхээр та тэр key анимацийн тухайг тодруулаад хүүхдүүдэд хэлжүүлэх сайн. За тэр аниматор гэдэг хүн мультипликатор гэдэг орсон. Би тэр шууд 4-р курст олцоод намайг Соёз мультфильм дээр ажил хийж байгаад надад нэг багш өгсөн. Тэр нөхөр бол Нупагадгийн чоныг зурдаг нөхөр байсан. Нүд мөдний юм яг чон шиг өөрөө сахар махал энэ тэр яг чон байж байгаа. Өдөр вино уудаг, үдээс хойш арх уудаг, орой цагаан уудаг, орой тийшээ коньяк уудаг. Тийм чон. Би тэр архинд нь гүйдэг байсан. Гэтэ би өөрөөсөө мөн гарахгүй л дээ. Манай намайг даадаг. Тэгээд тэр хүмүүс зөвхөн чоныг зурдаг. Туулаа зурдаг хүн тусдаа. Туулаа зурдаг нэг эмэгтэй байсан. Тэгэхээр энэ key аниматорууд өөрсдийн гэсэн зурж чаддаг юмнууд байх нь шүү. Тэр характерыг өөрөө гаргаж идэг. Тарны өмнө одоо ингэ хөдөлж үзчихээж хөдөлгөөнөө зурдаг. Амьтан болж хувирдаг өөрсдөө. Ийм. Тэгэхээр одоо нэгснэ стоп моушн дээр одоо энэ заантай байхад одоо яаж ажилласан тэрний талаар ярих байлаа. Зааж яах вэ? Энэ стоп моушн амар байсан. Яг дэлсэн дээр хийсэн гэх нөгөө элсэн дээр хөдлөх нь амар байхгүй. Энэ гэрүүдийн анзаарсан бол энэ зүгээр Монгол аяг шүү дээ. Тэгээ хүлээдэг жөгөхөө байжсэн чинь манай уран сайхны зөвлөлийн нэг ухаантай байна. Энэ Монгол хүн гэр дээр гарсан байна гэдэг баггүй. Тэгсэн хийших тугай та нарын багш. Залуухан ч яасан тэгээ биш нэг ураа. Монгол хүн гарсан юм уу? Хулган гарсан байх юм уу? Өө нэрэ хулган авах. Гэх мэт бүр тэгж нөгөө нэг тэрийг хараад хүнээр орлуулж бодтол нь тэгж орсон юм байна л да. Тэгэхээр ер нь хөдөлгөөнийхэн Google-ийн киноны хамгийн хэцүү биднээс энэ чадах юм гэж байна. Биднээс одоогоор бол зургаар Google-тэй хийх хэцүү. Хөдөлгөх маш хэцүү. Харин Google-тэй хийчээд одоо хэлсэн дээр янз бүрийн юм дээр хийж болно. Жишээлбэл одоо төмрийн үрцгийг цаасан дээр тавьж байгаа доороос нь нөгөө юугаар саран зургаар ингээ байлдуулдаг байл ш. Ичиж дайны зургаар тэр чигээр байж байгаа юм шиг байна. Гэх мэт. Тэгэхээр тэрийг бодож идэг. Ер нь бол сайн тэрнээс гадна аниматороос гадна нэг хүн байдаг байсан юм.
соёлын төлөндөө Васигтэй. Васяг гэж дуудаад хурж ирээд ингэж хэлсэн. Гэхдээ ялаа гэсэн гэдэг. Бидэнд ялаа ямар хайдаг гэж. Нэг ялааны чирэл Google дээр суучих юм бол тэгээд үлээж болох. Үлээж болох. Эцэн нисхийн үлээгээ суучих. Өнөөгөө чи тэндэг татварчаас өрдөөд үлгээр арчаад сугаар мань үлээгээд. Тэгээ манай бидээс нэг зураг авч ирсэн чинь жами ингээд найруулж ирсэн орж ирсэн. Фу гэсэн чи баг. Түсийн хийжсэн бүх юм. Их бит. Наран жаргал сайн бидэндээ тэ. Одоолдаг гэдэг биш. За надад нэг асуулт байна. За. Ер нь бол нөгөө кино маань дуу оролтын гэдэг бол маш чухал асуудал шүү дээ. Сая хүүхдүүд маань ч гэсэн харсан баг. Энэ хүүхдийн киноны дуу оролтын талаар та бас хүүхдүүдэд ярьж өгвөл. Хүүхдийн киноны дуу оролт эхлээд ордыг. Зохиол бий болсны дараа шууд ордог. Сая бол 12 жилд хулганы дууг туяа хийсэн. Жүжигчин туяа. Залуугч байсан. За тэр дотор морины дууг сүхийг дэлгэж жүжигчин сүхийг оруулж ирсэн. Тэгээд эби гэдэг Монгол киноны тэгээд тэр эби гэдгийг би тэмээ гэдэг юм л да эбиг одоо хочин элвизэн жүжигчнийг тэгээд мэдхгүй гэсэн чи би ороод тэмээнд оруулсан ямар үнээр оруулдаг билээ гэдгсэн чи за эбигээ чинь чадчихгүй дамжаага тэгээд нөгөө тэгээ эбигийн дизоож байгаа чи нэг доорлоод тэмээнд оруулаад гэсэн чи цаад чи хатаа чи өөдлөд яач вэ гэсэн чи нөгөө төлний нэлдээ гэсэн тэмээ гэдэг нэр тийм байх л очтой. Тэгтээ 12 жилд бол маш гоё дуурсан. Маш гоё болсон тийм очиротгой айдраарсан. Бис очиротгой кино ихлүүлж байгаа. Сүн далайг шалбааг байгаад сүмөр уулыг дав байгаад гэдэг хэлж байгаа тийм. Тэгээд тэр дараагийн шаазан зан дээр бас жүжигчд дуу оруулж тэр дуугаараа ханаруулж нөгөө листээ бичээд зураг авах кадрынхаа тоогоор тэгээд зураг авдаг. Их амар баруун бас яг адилхан. Тийм ээ. Ер нь хүүхдийн кино бол маш их ур чадвар шаарддаг. Дээрээс нь маш их деталь шаарддаг. Тийм ээ. За тэгээд яг шууд дээрээс нь тэр ур чадварын нэг нь бол нөгөө богино хугацаанд биш тийм ээ. Юу хийх хэрэгтэй болдог. Тийм ээ. Тэгэхээр зэрэг аль болохоор богинохон тэгээд аль болохоор одоо хөдөлгөөнтэй тийм ээ. Аль болохоор түүн шиг одоо уран сайхны кино энэ нөгөө нарратив гэдэг нөгөө тийм нөгөө өгүүлбэр одоо бүрэн хэдийн юм байхгүй. Тэгээд юутай байдаг учраас тэгээ сүүлийн үед бол тэгээ бас томчууд зориулсан юм үзэнтэй одоо анимашн хөгжөөд тийм. Гэхдээ ер нь анимагийн хөгжил одоо үүсэлтүүд Японд айгүй юутай тийм. Яасан та тийм ерөнхийдөө яг түүхийг харах бол тийм. За. Тэгээ би хоёртой байдаг яагаад гэвэл Монголдо ямар ч хэлсэн Google-ийн кино бий болгосон. Тэгээд хүчин зүтгэсэн. Одоо өнөөдөр их олон уран бүтээлч явж байна. Тийм учраас энэ ажлыг хийсэн хажуугаар би өөрөө театр таартай. Тийм учраас абсурд театр, модерн театрыг өөрийнхөө хүслээр барьж байгаа төрүүлжин хар хайрч хийж авсан. Энэ дотор тайз байхгүй, хөшиг байхгүй. Гэрлийг дуртай газраас өгчвөл ийм юм. Тэгэхээр уран бүтээлийн эрхчлөө гэдгийг өсөн үзээд гэлтэй. Тэр жижиг сайхан 90 он болоод тэгээд 90 оноос хойш уран бүтээлийн биеийн санааны эрхчлөө бий болсон. Би нэг уран сайхны кино хийгээд одоо монтажлчаад 5 жил болж байна. Болтоо ярьж
Харин болж игэл энэ 30 жил чинь 24 тийм 30 жилээр болцоотой бол бүх энэ хаалтын ажиллагаа энэ болно шүү дээ 24 манай дээр тэгээд дуусаад яг өссөн миний киноны анхны үзэгч болж болно гэж санаа гаргахтай. Тэр бол яг юу араад дуусна бол тэр яг тэгж байгаа юм гэхээр ер нь кино өөр артаас саяын Бямбагийн кино шиг бас байгаад камер хөдлөхгүй байгаад одоо тэр сүүлийн зам дээр байж байгаа нэг зам дээр явж байгаа бадам байгаас яа гэдэг шиг яг сонирхолтой кино байж магадгүй та нар хэрвээ 24-нд яваач үзээвээ заяа та нар өөрчн анхны үзэгч боллоо. Тэгээ нэг нөгөө хэлээрээ. Султан. 10 жил хатаа технологи хичээлдээ бас юм stop motion кино гэж үзчихсэн байхгүй юу? Тэгээ тэрэн дээр болохоор бараг 500-аад зураг аваад гэхдээ яг нэг 500-аад зураг авсан гэсэндээ тэр кино яг нэг 2 минут бараг хүрээгүй шахуу тийм хэмжээтэй бонцсон байсан байхгүй юу? Тэгэхээр 10 минутын одоо энэ нийт хэдэн кадр авсан? Тоогод явуулаа. Нэг 24 кадр өнгөрдөг тийм. 2 кадр зураг авах 12 зураг авах нь 12 зураг 2 кадр авах. Тэгэхгүй болохоор нөгөө 4-5 кадр авах үсэлдэг. Хамгийн бага үсэлт бол 2. Тэгэхээр секундэд 12 кадр болж минутанд 60-аар үржүүлдэг 12-ыг 700 авчихвал тэрийг 10 минутаар үржүүлдэг. Тэгжиж таагарч тэрс дутаж болохгүй. Би бас юу гэсэн нөгөө одоо таны болохоор социалист улсад боловсрол эзэмшээд ирсэн хүн байгаа шүү дээ. Тэр үед бас манай нийгэм бас социалист нийгэм байсан. Тэгвэл Google-тэй кинонууд одоо саяны үтсэн хоёр Google-тээс харахад юм Монгол хэв шинж айгуух байхгүй юу? Эхний одоо нэг зургийн Google-ийн дээр нэг хүчргүүд гэх юм юу гарах ч гэсэндээ зургийнх нь одоо арга барил гэх юм уу Монгол зургийн аргаар зурагдсан. Дараагийнх нь болохоор хэдий хулган зааны тухай үлгэрч гэсэндээ тэр нь болохоор нэг Монгол бүсд амьдардаг Монгол дэлхийч гэдэг юм уу? Тиймэрхүү юу байгаа. Тэгэхээр таныг одоо нэг юм уран бүтээлтэй Монгол ахуугаа шингээж өгсөн тэр энэ ингэдэг ерөөсөө цаад утсан нь бол кино урлагийн сургуульд Викигт одоо Оросд зураачийн ангид нэг том одоо хүрээ байдаг. Тэр юу гэхээр тухайн зохиолын одоо гүнзгий өнгө төрхийг гаргаж ирэх. Тэгэхээр тэр одоо тайзны зураач биш үү кино зураач маш олон арга барилыг эзэмшдэг байх ёстой. Тарковский тэр ажиллах юм бол Тарковскийн хүсэж байгаа тэр кадруудыг дотор юмнуудыг бий болгоно. Жишээлбэл усан дотор боо янз бүрийн юмнууд усан дотор байгаад идэг шүү дээ. Тарковскийн кинонд тэр шал тийм утгагүй нэг юм зам ингээд явцсан байгаа шүү. Төмөр зам. Тэр энтриг. Тэгэхээр энэ сэтгэлгээний шал өөр юм байхгүй. Гэтэл дин заа үйлүүний кинон дээр шал өөр. Сансрын кино шал өөр. Тийм ээ? Байлтын кино бүр өөр гэх мэт ингээд зураачин салж идэг учраас кино урлагт бол зураач бол тухайн уран бүтээлийн өнгийг тодорхойлж идэг. Нэг арга барилаар зураад идэг зураач бол явахгүй. Болохгүй. За боллоо дээ. За тэгэхээр танай энэ сургуулийн намын сондч байгаа тэр нөгөө шилдэг нийтлэл гэдэг цуврал өгдөн шүү дээ. Тэрний 39 дугаар бот дээр бүтээнийг гаргасан. Тэрэн дотор нь шүү дээ. Одоо Тарковскийн тухай нэвтрүүлэг Ойзеровтай би бас нөгөө хийжсэн шүү дээ. Ойзеров, Шаинский энтергээд одоо нөгөө айгу жигжид гоохийн энтрийг бүх тэр нэвтрүүлгүүдийн зохиол тэрэнд байгаа байхгүй. Тийм учраас хэрвээ тийм одоо уран бүтээлчдийн судалгаа хийе гэж бодох юм бол бас тэр номын нэг гүйл одоо өөрөх номыг сурталчилсан болчихоо яаж. Тэгэхээр зүгээр та нарт хэрэгтэй
байж магадгүй гэдэг үүднээс би хэлж байгаа шүү заяа. Тэгээд би одоо телевиз нөгөө сурвалжлах юу Facebook редакцад яаж явахтаа байж явахтаа нөгөө урлагийн нэвтрүүлэг хийж явахтаа нөгөө хийжсэн нэвтрүүлгүүд Чингдгай одоо жишээлбэл хөрөнгө нэвтрүүлэг байж гэн тийм тэр чи айгүй юм. Одоо нэг сургууль төгсөөд одоо та нар анхныхаа өрөнгөтэй юмд орсон шүү. Болж игэл сайн зохиолоор энийг гаргаж тавиа. Болж игэл гадны зохиолчор. Бүр гадны сайн зохиолчор. Мөн үү? Тэгж өөрийгөө илдэж ухаж аяхгүй бол одоо нэг юм үнэн байгаа шүү. Маш соёлгүй, боловсралгүй улсын хараа тулсан тэрнээсээ долоондрол болдог. Жишээлбэл биднес манжид 300 жил тийм ээ өнгөрсөн зууны 20 он хүртэл биднес манжин хараанд байлаа шүү. Маш соёлгүй хүмүүсийн доор 300 жил болсон байна. Өөрсдөө юу ч байхгүй. Дөнгөж нэг үндигэд зайгчлаг оллоо гэж 11 онд яасан чим ингээд ингэсэн чинь 21 онд Оросын зүйл толгой тулсан юу? Социалист, реалист болонд орсон. Гарч ирв. Манай бүх юм дандаа болов. Томлог тамир гэдэг кино юм. Дэлгэн ном гэдэг киноны болов. Юус бүх юм болов. Яруу найр, утга зохиол, ер нь чадвар зохиол байхгүй дээ. Тийм учраас энэ үрчний бодол. Миний бодол бол энэ. Тэгэхээр чи миний бодлыг хянахгүй биднес нэг тийм өвчин байдаг байхгүй. Хүний бодлыг хянах гэдэг. Тэгэхээр би тэгж боддог. Яагаад гэвэл тэгж бодсон хүн илүү өөр юм олдчихыг бодно. Тэгэхгүй сохроор ингээд төдөө мундаг шүүгээ суудах юм бол нөгөө даал гэдэг шиг төвшин юм болно шүү. За уучлаарай. За. Одоо урдуулдаг бүрээс юу ч байхгүй бол. Айгуу тий. За ингээд дуусахгүй тэгээд өөр одоо хэлбэрээр таахгүй. За нэг баярлалаа. За ингээд хүүхдүүдээ та нарт за би хүүхдтэй борлуулалтын цаг гэдэг хүүхэд насны минь бас тэгээд хүн болгож тусалсан энэ бас маш гоё гэж байна. За баярлалаа.